гэдэг авьяас нэг хөдөлмөрч дуучин байгаа. Энэ хүн бол доктор болсон. бүгдээрээ сайн байцгаана уу? Нандагийн ток шоу эхэлж байна. Өнөөдөр 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аз жаргал амжилт бүтээлийг дагуулсаар 2015 он хормор айсан ирж байна. Түүхийн цоо шинхэн хууцснаа аз жаргал амжилт бүтээлээр дүрэн 365 өдөр. Гайхамшигт боломжоор дүрэн 365 өдөр. Инээд хөөрөөр цалигсан 365 өдөр үзэгч таныг хүлээж байна. Бид нэвтрүүлэгтээ Монгол орныхоо төлөө өөрийн хүч хөдөлмөрийг зориулж яваа гайхамшигтай зочдыг урин оролцуулдаг билээ. Энэ удаад баярын нэвтрүүлэгтээ ч гэсэн бид салбар тэргүүлж яваа хүндэт зочдыг өнөөдрийн нэвтрүүлгийнхээ зочноор онцлсан байгаа. Ингээд нэвтрүүлгийн маань эхний зочноор Маск продакшны жүжигчин Магсар Жалмын баяр магнаа өргөцсөн байна. Хамтдаа уцаалцгаая. Тано. Баярлалаа. Хамт олон нийт үзэж байгаа үзэгчдтэй бас шинэ оны удахгүй болох гэж байгаа шинэ оны баярын мэндийг хүргэж байна. За. Шинэ жилийн баяр гэдэг бол хүн болгоны хүссэн хүлээж байдаг. Үнэхээр гайхамшигтай баяр. Тэр дундаа би энэ баярыг бас гэр бүлийн баяр юм болов гэж ойлгодгийн яг халуун ам бүлээрээ шинэ жилийн өдөр 31-ний өдөр зурагтаа үзээ сууж ийн гэдэг бас нэг сайхан жаргал байдаг шүү дээ. Танаа гэр бүлийн хувьд 31-ний өдөр шиг хэрхэн яаж өнгөрөөдөг вэ? За одоо бас яг л хүмүүсийн адил. Салаатаа хийгээл, хоол ундаа хийгээл, шампанска бэлдээл, тортоо бэлдээл тэгэл хүүхдүүд бэлгэн аваад нэг модзодын засаад л тий. Аха. Яг л тэр гаргадаг гэртээ байдгүй гэртээ. Аха. Тий. Гэртээ л одоо гэр бүлээрээ л гаргадаг да. Хоёлаа 2 оны зааг дээр уулзж байна. Одоо хэдхэн хормын дараа 2015 айлчлал ирэх гэж байна. Ер нь хүмүүс 2 оны зааг дээр хийсэн, бүтээсэн ажил үйлсээ дүгндэг шүү дээ. 2014 онд Маск продакшны хувьд ямар амжилттай он байв? За таны бас хувь уран бүтээлчийн хувьд бас уран бүтээл хэр ариун он байсан бэ? Ер нь одоо он солигдно гэдэг бол ер нь өөрийнхөө одоо тий хүн бол ер нь өөрийгөө тайлагнах тий хийж бүтээсэн энэ ондоо юу хийв? Тэгээ юуг хийж бүтээв, юуг ер нь алдав, яав, ямар алдаа оноон дээрээ яаж ажиллах уу гэдгийг ерөөсөө л одоо энэ цэгэндэг одоо ийм бас мөчийн болов гэж боддог. Тэгэхээр манай хамтлагийн хувьд бол бас энэ жил бол 3 сайхан шоу тоглолоо. Би нэг кинонд нэг гол дүр тоглолоо. Монгол улсаа бүх залуу жүжигчдтэйгээ тойрлоо. Хөдөө орон нутгаар. За тэгэл ийм нодлонгийн одоо 2 жил шинэ оныг гэртээ гаргаж чадаагүй. Тий. Тэгээд одоо энэ жил одоо ер нь гаргах гэж байна. Хамт олноороо бас энэ жил шинэ жилээ хийх гэж байна. Ааха. Тий. Энэ жил тэгвэл их гоё байгаа юм байна шүү дээ, тий. Өнгөрсөн 2 жил Америкт гаргасан санагдчих байх юм. Тий, Америкт гаргасан. Тий, Монголоор явж байгаа. Тий. Тэрний урд жил нь Европоор явж байгаад бас хамгийн сонин шинэ жил бол бас тэнд болсон юм. Ааха. Яг он солигдоод байдаг. Монголчуудаа тэнд тоглож байдаг. Тэгсэн чинь би өвлийн үгэн болоод манай жавха засан охин болоод гадаа нов ногоон бороо ороод би тэгээд гадаа өвлийн үгний хувцастай ингээ он солигдох гээд гадаа бороо ороод нов ногоон хувцастай тэгээд цайлан мөнгөн тэнгэр тэгээд тэр аяа явахаар би орно гээд жавха хоёр орно гээд хүлээгээд байдаг бороо ороод нов ногоон тэр чинь бас сони юм билээ тий. Нөө дандаа юм шинэ жилийн чинь тий сайхан гацуур зас цагаанаар ингээ төсөөлдөг юм чинь ногооноор төсөөлөхөр бол бас сонин шинэ жил бас болсон. 2015 онд танайхаа ер нь уран бүтээл ямар ажлууд төлөвлөж байна? Амар их. Ер нь зөндөө ажил төлөвлөсөн. Ерөөсөө бүх ажил ер нь дандаа төлөвлөгөөний дагуу явагддаг. Тэгээ одоо ерөөсөө л ахаал ерөөсөө он гараад бас тоглолтын бэлтгэлгээл ер нь л ер нь зай завсаргүй л ер нь ажиллаж байж шүү дээ. Ажиллаад ахаас яах вэ?
Хааштай нас ахиал тэгэл чагунцынхаа цайг уугаад амархаас хойш залуу насны дээрээ л ер нь ажиллаж бай. Амжилт төсөө бүгдээрээ 15 онд нь. Ер нь би боддtiin маа хошин шогийн жүжигчдийг бас хүнд инээд хөөр бэлэглэнэ гэдэг бол тийм амар ажил биш. Маш их одоо судалгаа бас хэрэгтэй байдаг юм шиг. Ялангуяа одоо ингээ хошин шогийн тоглолтууд үзэж байхад тухайн үедээ инээдэг ч гэсэн эргээд бодоход нийгмийн маань асуудлуудыг ихэнхдээ хөндөж гаргаж байдаг. Нөгөөтэйгөр бас одоо та бүхэн маань магадгүй нийгэм судлаачид юм биш үү? За тийм ер нь амьдрал, нийгэм, ер нь улс төр бүхэл юмын судлаач болж байна доо. Тий. Тэгжээж л мэдээж тэр дүр дээрээ ажиллана. Тэгэхээр өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй байгаа юу л энийг хүмүүстэй шууд тийм муухайгаар дандаа инээ дээр үзүүлдэгтэй бас онцлог байгаа юм л да тий. Хүмүүс бол одоо мэдээж бас инээхээсээ илүү бас цаана бас авах юмыг бас авдаг байх гэж боддог. Манай хамтлагийн хувьд гэсэн ер нь тэр талыг ер нь их төлхөө бодож ер нь ажилдаг. Тий. Олон хамтлаг продакшнууд байна л да. Маск продакшн юугаараа онцгой гэж боддог вэ? За одоо энийг бол одоо үзэгч түмэн шийдэх байх. Гэхдээ бид хүмүүс ер нь дандаа Монгол гэсэн ер нь омогшил бол манай продакшнд бол ер нь байдаг. Бид бүхний ер нь дандаа нэр хүртэл ер нь дандаа тий морой гомдоосон Монгол, сүх талаатал Монгол амар тий Монголын нууц инээд ерөөсөө л бид бүхэн тоглолт болгон дээрээ тий дандаа бас мөн дандаа сонгодог жүжигээс ч гэсэн заашгүй нэг одоо тий үзүүлбэрийг орж тоглодог. Тэгээ ер нь тэгээд одоо үзэгч түмэн шийдэх байх л та одоо би өөрөө манайх одоо тиммаараа ялгаатай гэдгийг бас хэлэхэд бол бас арай зохицуулж байх. Зөв. Та саяхан тусгай ажиллагаа кинонд бас тоглоод намар сайхан нээлттэй хийлээ. Хамгийн сүүлийн дэлгэцийн бүтээл ах. Ер нь та дэлгэцийн бүтээлд хэддэх бүтээл болж байна? Одоо энэ бол за манай маскын өөрсдийн хийсэн хайр харуулсал гэж уран сайхны кино байгаа. Тэр киноны бол би зургийн дараагаар нь ажиллаж байсан. Зургийн дарга гэдэг бол ер нь нэргүү зарц гэсэн үг шүү дээ. Ер нь бол хүн болгоны бүх юмыг бэлдэж явна. Тэ? Нэг л дарга нэртэй шаал худлаа тэгээд хүн болгоны юмыг бэлдээл явдаг. Тэгээд дараа нь би Бурхан өршөө гэж кинонд тоглоо. Тэгээд энэ тусгай ажиллагаа кинонд тоглоод ингээд 3 дахь кино маань болж байна да дэлгэцэн. За тэгээ өнөөдөр бас баярын өдөш 31-ний өдөш манай нэвтрүүлгийн маань хүндэт зочинд мэдчилгээ дэвшүүлэхээр Шилхгүнчиг балетын скуулийн хүүхдүүд маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд бүгдээрээ тайзнаа бүжигчээ охтуудаа хамтдаа огтоцгаая. Ямар гоё юм бэ. Би ч өөрөө бас тийм багтайг балетэр хичээлдэг байсан л да. Тийм үү? Тэгээ орхицээ одоо баг насаа харъя л да. Тийм багтаа бол ерөөсөй байнга балет салдгүй байсан балетэр бол хичээлдэг байсан. Тэгээд одоо хөл гармар сүйдээ жоох эвдэрчлээ л. За харъя хүүхдүүдээ. За тийм.
шилтгүнчиг балетын сургуулийн бяцхан охтууд маань яг засан ох мэт үнэхээр гайхалтай харагдаж байна. Тэгэхээр өстой хөөрхөн байна. Яасан баг насаа дурсуу та? Дурслаа. Гоё байна нэр. Яг л баг насандаа очсон юм шиг. Би ч ерөөсөө бас яг энэ балетын заалнаас салдгүй хөхтэй юм чи. Сүүл жоохон таргалаад ийм болцсон болохоос би яг л балетэр явдаг. Нэрээ яриад байна уу? Нэрээ яриа. Би ч нугарч мугардаг хөхтэй байсан шүү дээ. Тийм үү? Тий. Тэгээд сүүлд хайцсан болохоос тоглосон шүү. Тийм байлгүй дээ. За тэгэхээр энэ засан ширхэг мэт бяцхан октоор манд амжуулан өвлийн өвгөн аав танд нэгэн гайхалтай бэлгийг явуулсан байна. Бүгдээрээ харцгаая. Яа. Заач. Ямар амар том бэлэг вэ? За нөгөө тийш эргүүлээд хараад барьт юм уу? Яах вэ? Одоо ингэж байж яхаас та. За тэгэхээр танай гэр бүлийнхний зураг. Тийм биш. Энэ зургийг хаанаас олсон гэхгүй. За нэлээ их одоо танил талаа ашиглаж ээж өвлийн үгээ авсан гэсэн. Тэгээд говь компаниар дамжуулан хэвлүүлсэн. Яг өнөөдрийн энэ бэлгийг бол манай Монголын үндэсний үйлдвэрлэгч компаниуд ивент итгэж танд өгч байгаа. Тэгэхээр говь компани 2010 оноос хойш Японы технологиор ноолууранд дээр ингэж төрөл бүрийн фото, зураг, хээ зэргийг хэвлдэг болсон. Ноолуурн дээр ноолуур, цэвэр ноолуурн дээр хэвлсэн юм гайхамшигтай юм бүтээл байгаамаа. Хэдэн одоо 10 жилээр эдлгээ даах ийм чанартай ийм ноолуурн хэвлэлт бүхий зургийг танай гэр бүл бэлэг болгоо гэж байгаамаа. За баярлалаа. Үнэхээр гоё юм дээ. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгч маань ийм сайхан гайхалтай шин бүтээл хийдэг болсон байна. Үнэхээр гоё бас тий. Үнэхээр сонирн биш үү тий. Анх удаа сонсч ш тий. Ноолуураар ингэж. Уул нь 2010 оноос хойш хийлж байгаа. Гэхдээ хүмүүс төдийл мэддгүй юм байлээ. Гэхдээ яг ингэж хэвлээд бэлгэлвэл маш үн цэнтэй сайхан бэлэг болох юм байна гэж би үнэхээр гоё бэлэг байна. Баярлалаа. Танай телевизийн болон чиний таны нэвтрүүлгийн хамт олонд баярлалаа. Мөн говь компанийнхандаа баярлалаа. Сайхан бэлэг байна. За. Танайх ам бүл дөрүүлээ гэр бүлийнхнийгаа танилцуулаач. Би нэг их нэртэй 2 хүүтэй. Хоёр хүү маань. Тэгээ одоо нэг нь ой гарантай, нөгөөх нь 10 гарантай. Нэг өдөр төрсөн гэж байсан тий? Танай хоёр хүүхд. Тий, манай хоёр хүүхд хоёулаа нэг өдөр нэг цагт нэг эмч дээр нэг орон дээр тийм төрсөн тийм сонин тохиолдол болсон. Тий. Хэдэн жилийн зайтай төрөхөд тэгсэн бэ? Ямар сони? 10 жилийн зайтай хоёулаа яг тэгсэн. Тий, тэгэл ерөөс яг сони юм билээ. Ерөөс яг тэгэл тэр өдрөө л яг төрдөйм бил. Одоо бүр би бодоод байгаа шүү дээ ихнэрийг одоо нэг охин гаргаад тий бас яг тэр өдөр нь төрчих юм бол за тэгэл ерөөсөө ингээд шүтэл байж ийгээ чи ерөө. Аливаа уран бүтээлч хүнд уран хайрлна гэдэг их чухал зүйл байдаг шүү дээ. Ер нь та өнгөрсөн хугацаанд уран бүтээл хийж байхад хинээс хамгийн одоо гайхалтай мартагдашгүй урмын үгийг сонсч ирсэн бэ? За ер нь тэгээд урмын магтаалын үг гэдэг бол ер нь зөндөөл байсан. Бас зэмлэлийг бас зөндөөл энэ тэндээс. Ер нь хамтлагийнхнаас хань ижлээсээ найз нөхдөсөө л ер нь урмын үг авч ер нь явдаг байсан да. Тий. Таны гэргийн одоо хэр их урам хайрлах вэ? За одоо манай гэргийн чи ер нь урам хайрлахаас илүү бас тийм том театр судлаа шүүмжлэгч шиг болсон байгаа юм чи ер нь бол яг л ерөөсөө үзээ те одоо бас яг тийм яхаас уран бүтээл талаас нь те за одоо чи ингүүл зүгээрөө те яг энэ дэр ийм хувцууд биш байна ийм хувц байвал зүгээр байна те бас нэг тийм тал руугаа бас хардаг болсон байлаа шүү те. Тэгээ одоо яг бас тийм шүүмжлэх талаасаа үзэгч шүүмжлэгч талаас байнга. Урам хайрлахаараа жишээ нь одоо ямар өгнөд хэлэх вэ? Магтах байлгүй дээ. Магтноо заримдаа. Тий. Янзын магт шүү дээ. Бүр тэнгэр тул магт шүү дээ заримдаа. Тэгэл тэр үгээр тэгэл урам аваад. Тэгэл ямар ч байсан уран бүтээлүүд маань үзэгч түмэндээ хүрээ сайхан болдог байхаа гэж бодож явдаг. Гэр бүлийн харилцааг удаан хугацаанд аз жаргалтай доктортой байх гэдэг нь юу хамгийн чухал гэж та хувь хүнийхээ хувьд боддог вэ? Ерөөсөө л итгэлцэл тий? Үнэхээр хийндээ итгэлцэл. Сайхан халуун дулаан, уур амьсгал, ер нь тэгээд үр хөвгөл.
байна да. Айл гэрээ одоо ерөөсөө хамгийн ад жаргалтай юм ерөөсөө тэр хүүхдэл байна да. Ерөөс харахаар хайр хүрээл ерөөсөө бүр вацаал хийчмаар байгаа даа. Ерөөсөө нэг л ерөөсөө жоох бүр яахаараа би бүр заримдаа ингээ гайхад. Гэхдээ би оюутны байранд ганцаараа байсан та. Тэгэл оюутны байранд нэг охинтой танилцсан та. Тэгэл хоёулаан болсон. Тэгсэн жил гуруулаан болж исэн. Тэгэл одоо ингээд дөрвөлэн болцсон. Тэгээд сони юм шүү. Тэгэл би багтаа яг тийм байсан. Яг миний баг шиг тийм хоёр хүүхдийн нэг гүүгээ яваад байгаа байхгүй тий. Сони юм даа гэл ингээд заримдаа бас боддتي. Тэгэл ерөөсө дандаа ерөөсө тэднийг харж л дандаа инээд хөөрл гэр бүлээс юу гарч ив шүү дээ. Хэдэн хүүхэдтэй болъё гэж бодож байна. За дөрвөл гэж тооцоолж байгаа шүү дээ. Одоогоор. Тий. Дөрвөлээ нэг өдөр төрчих юм биш үсттэй. Тэгвэл тэгэл ер нь тэхийг бодно штэ. Та хандаа гинтийн бэлэг барьдаг уу? Тэгээ би ч бас тийм да тэг маарахгүй хүн шүү дээ. Тий. Гэтэ бас гів гинти сони юм барихыг бодно. Эхнэрийгээ мил гайхтал авна шүү дээ заримдаа бол тэгээд. Тийм үү. Ноц шил. Хизээ яаж тэгж гоё гинтийн бэлэг барьж исэн бэ? Тэр нь яах вэ яриад яах юм. Санаа зовмор за. За. Та ер нь хэр сайн бэ? Өөр хүүхдтэй цаг зав мэдээ зарцуулж байгаа байх. Гэхдээ цагаа бас их чанартай зарцуулах гэдэг зүйл их шаардлагатай болчиход байна шүү дээ. Ягаад тэгэхээр бид их завгүй ажиллаж байна. Багахан цагийг үнэхээр бага цагийг өөр хүүхдэд зарцуулж байгаа. Тэр бол нууц биш. Тий, яг үнэхээр үнэ. 365 хоногийн ер нь 300 гадуур гадаа дотоод хөдөө гадаа тоглолттой яг хамт олонтойгоо байгаад байгаа байхгүй юу. За бараг л нэг 65 хоног нь за ер нь зүгээр жоохон чаашлуулж хэлж штэ. Ер нь 65 хоног л ер нь гэр бүлтэйгээ хамт байж ах шиг байна да. Тэгээд энэ хугацаанд ер нь цаг заавал гарвал гэр бүлтэйгээ л нэг хамт байх хийсэн. Нэг инээж гөхрөө тоглоод байж яхасан л гэж боддتي. Тий. Хүүхдүүдтэйгээ жишээ цагийг өнгөрөөхдөө юу хийдэг вэ? Одоо тэгээд бөмбөг тоглосон шиг одоо зүгээр тий. Агаарт алхаж байна уу танаа хүүхдүүдэд дагуулж агаарт гардаг ч юм уу? Янз янзын гоё. Тэгэхгүй. Аялалын тэр хийж зүгээр ингээд нэг алцаа цуучаа бөмбөгөөр наачааш нь одоо бол нэг ийм юм хийж штэ ингээд нөгөөдг нь нааш нь явуулахгүй болохоор уйлаа тэгэл нэг иймэрхүү юм хийж байна. Багтаага ерөөхдөө. Том болохоор ч одоо тэгээ жоохон бас томроод ирэхээр чи бас тий бас нэг хамаагүй одоо тийм ярьж мэрхэ дуу юм уу? Тий. Хаачаа дөрөө хаачаачгүй. Хаагуурч яваагүй гэх нэг тиймэрхүү бодоод эхэлчтэй юм байна. Тий. Та ер нь ирээдүйд үр хүүхдээ бас хүний эцэг болгонд боддог штэ нэг ийм хүн болчоосаа тэгчээсээ ингэчээсээ гэж боддог. Тэрнийхээ төлөө өнөөдөр жишээ нь юу хийж байна вэ? За одоо тэгээд би бол одоо хүүхдүүдтэй бол одоо сайхан боловсралтай зөв хүмүүжлтэй хүн байх ёстой гэдгийг л би хоёр хүүдээ ер нь эхлээд хүн байх ёстой гэдгийг л би ер нь сайхан шудраг хүн л байж иж хүн ер нь ирээдүйд төлөвчтэй юм шүү л гэдгийг л ер нь байнга л ер нь тэр зарчмаар ч гэсэн манай аав ээж сургаж ирсэн бид бүхэнд ямар үнэтэй эд хөрөнгө сайхан тийм өгж ирсэн биш те зүгээр сайхан биднийг хүн болгож зөв хүмүүжүүлж ирсэн яг энэ л зарчмаар бас хүүхдүүдээ тийм болох гэж хичээж явж байгаа ав байна да би. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас шинэ жилийн үдшин нэгэн энэ сүүнээс уучих уу? Уулгүй яах вэ? Нэрээ сүү. Юу арайд олон яриа сүүлдээ бүр ингээ ам хамаг гатчихсан шүү дээ. Манай нэвтрүүлгийг Апу компани цэвэрсүү дэмжиж ажилтгийг Монгол үнэний сүгээр герман технологиор боловсруулсан жинхэнэ оригиналс. Тийм ээ Монгол үнэнийх байна. Гайхалтай амттай чанартай юм сүү байгаа шүү. Тэгээ хоёулаа нэг тоглоом тоглоно. Тоглоом уу? Одоо бас би бол ер нь тоглоомонд ер нь тийм одтой шүү дээ ер нь бол. Тоглоомынхоо дөрмийг үзэгчдтэй болоод зочиндоо танилцуулъя. Манай нэвтрүүлгийн уран бүтээлчдийн зүгээс олонний танил эрхмүүдийн зургийг хэвлэж бэлдсэн байгаа. Би бол яг чин үндэ гэхэд огт хараагүй байгаа. Би танд зургийг харуулна. За. Та надад тайлбарлана. Би таана. Тэгээ хоёулаа 60 секундэд одоо хідэн зураг таах вэ гэдгээ үзнэ. Хоёулаа ээлжтэй таалгуул зүгээр юм шүү тий. За тэгээ тэгвэл арай шудраг баг тий. Тэгэхгүй бол бас энэ чинь эхнийхэн зургийг одоо яхаа аваад зүгээр энэ мэн дээр ингэ тавих юм уу? Тий. За би одоо ингэж энэ толгойн дэшээ харж. Толгойн дэшээ харж хүнийхэн толгойн доош харчих. Дэшээ харж. Дэшээ. За. За манай хошин урлагийн нэгэн хамтлагт байдаг хамгийн олон хүүхэдтэй аав.
Нэг үс нэг иймэрхүү байдаг. Рок pop одоо бол би шууд гоёор хэлээ явчих л да. Төрийн сонирхолт нэг дуучин байгаа. Болдоо. Мэдээж болдоо. За. За энэ юм чи мэддгүү дээ. Алгасах уу? Гадаад юм байна алгасъя. Леди Гага л шүү дээ. Леди Гага л шүү дээ. Бас нэг сонин зурцсан байж тээ. Аха. За манай бас хошин урлагийн театрт байдаг. Аха. Тэгээ хошин урлагийн бас нэг жүжигчин. Одоо их хүмүүнлэгийн үлсийг их хийж яваа. Эрэгтэй юм эмэгтэй юм? Эмэгтэй. Ундрмаа. Талаа. За. Өнөглөө миний дээгүүр. За. Монголын үндэсний телевизд байж байгаа нэг телевиз рүү орсон доо. За. За суумаагаар бол нэг гайхалтай нэг хүн байдаг дөө. Давга аварга. Мэдээж. За. Алгасъя. Бейонсе. Би танихгүй. За тэгэхээр манай хамтрагч маань 22 секундэд 8 зургийг тайлбарлаж би амжилттай таалаа. Энэ бол одоо таны амжилт. Одоо миний тайлбар одоо чи ойлгохтой тайлбарлаарай би. За амжилт хүсээрэй манайхаа. Уучин ийм гоё модель найз охинтой. Амархуу юу? Яг зөв. За энэ бол дэлхийн суперстар хүүхэн гадаадын Холливуудын од ярьж шүү дээ. Нөхөр нь бас нэг юм алдартай жүжигчин. Тэгээ маш олон хүүхэдтэй бас ингээд хүүхдүүд өргөж авсан. Нэг юм том уруултай. Анжелина. Зөв Анжелина Жоли. За нэгдсэн үндэсний байгууллагын элч дуучин. Аги. За. За X-Tuts production-ы хамгийн одоо мундаг эмэгтэй жүжигч. Огигч. Однооч. За дараагийнх нь болохоор тантай сүүлийн үед их уулзаад байгаа хүн байна. Нэрэ. Баяг тантай уулзаал зурагтаар ингээл хамтдаа ингээл зугаал. Гэрлэж авах чока. Биш. Юу гэсэн үг юм уулзаа. Нэг реклам тоглоод хоёулаа ингээл. Од гэрэл юм. Оги. Манай янзгаа байна уу? Янзгаа байна. За энэ одоо шинэ үе продакшны босс. Болтрон боё. За. За нэгэн хамтлагийн дуучин тийм халзан толгойтой эндээ юм шивэстэй. Дэлгэр мөрөө. Яг зөв. Яна энэ ч одоо хин юм бэ? Би танихгүй байна. Энэ нөгөө хин бэ штэ. Жүжигчин юунд тоглодог? Карибын тэнгисийн дээрэмчинд тоглодог жүжигчин байна. Кумпу банда. Карибын тэнгисийн дээрэмчинд тоглодог жүжигчин хүүхэн. Би бас хин гэдэг. Кэти. Хин бэ? Тийм үү тэгвэл бүрэн тайлбарлаж Бритни хэлсэн байна. Би ч таньсангүй. Харин DJ зургууд нэг шал нэг сонин юм чи. Харин тий танихгүй зураг байна тий. Бэгийн юм байсан биз дээ. За баярлалаа. За тэгэхээр тэмцээний маань ялагч зочин маань боллоо. 22 секундэд 8 зургийг бол амжилттай тайлбарлсан байгаа. Тэгээ танд энэ бас одоо Монголын маань нэртэй зохиолч Бямбагийн Саран Туяагийн Сорхогтон хатан хэмээх энэхүү Арманыг бас бэлэг болгоо өгч байгаамаа. Та уншиж амжсан уу нэрэ? Уншсан уу? Амжаагүй. Заавал уншаарай. Үнэхээр гайхамшигтай бичсэн Арман. За тэгээ тэмцээн маань амжилттай өндөрлөж байна. Тэгэхээр уран бүтээлч хүмүүс ерөнхийдөө ярьслах хөр уран бүтээлийн тухай голдуу ярьдаг л да. Одоо хоёлаа сэдвээ жоохон өөрчлөе гэж бодож байна. Таны хувьд одоо ер нь мөнгөнд хандах хандлаган дээр ямар байдаг вэ? Мэдээж мөнгөг бол амар олохгүй, олохоосоо илүү зарцуулна гэдэг хамгийн их анхаарлаа хандуулах ёстой зүйл гэж ярьд юм байлаа шүү дээ. Та харин ямар бодолтой явдаг вэ? За мэдгүй. Би уг нь л нэг хэмнэлттэй байх эсэл гэж боддог. Тэгээд ер нь л маш их үрлгэндээ. Тий. Байвал ерөөсө байсныхын чинээгээр л үрчдэг. Байхгүй чигээр явж л байдаг. Тий. Тэгээд нэг жишээ нь бас тий ерөөсөө л хамаагүй. Хамаагүй юу? Тий ер нь бол тийм үрлэг ингээд нэг харагдах юм тэгээд юмны тэр чанар манар нэг тий нэг хүн эмхтэй хүн чинь бол тэгээд нэг
дэлгүүрт ороод авах хүртэл би бол тэр он сармарыг харахгүй л авчдээ байлээ л дээ. Тэгэл би нэг юм авах бол ингээд ер нь тийм их үрлэгийн юм шиг байгаа юм. Тэгээ сүүлийн үед бас өөртөө жоохон тийм юу тавиад байгаа л да хяналт. Тхийс ингээд тэгэл ерөөсөө чадахгүй байгийнхаа хэрээр л үрчдэг. Тийм бас муу талтай. Олоход хэцүү шүү дээ. Тэрнтэй санал нийлнэ үстэй. Тэр чинь бол хамгийн хэцүү шүү дээ. Мэдээж хөдөлмөрийнхөө үр шимээр л хүмүүс чинь өнөөдөр амьдардаг тий. Тэгэл байгаа үедээ бол тэгэл ер нь тэгэл Өрөөл босхоо. Айсан шиг л явна тэгэл байхгүй үедээ тэгэл урд тормогоор хоод тормогоо нөхөөл явчих штэ ер нь. Та шүтлэгтэй юу? Шүтнэ. Ямар шашин шүтдэг вэ? Мэдээж л. Өөрийн одоо шашин байна, Баянгарын одоо ламын гинэ. Тэ шүтээд л одоо тэгэл одоо байж байна да. Өөрийнхөө ирээдүйг хүмүүс хүн болгон төсөөлдөг шүү дээ. Магадгүй 10 жилийн өөрийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? Одоо яг ингээд бодоод төсөөлөхөд 10 жилийн дараа юу? Тэдтэй байна, тэдтэй. Жүжиглж л байх юм ба штэ. Тэглээ. Тайзан дээр тоглоод байж явах юм байна. Тэгэл ахаад нэг юм уу 2 хүүхэд нэмэгдсэн. Тэгээд нэг 10 жилийн дараа гэхээр чин том хүн маань 20 гарчин. Ер нь нэг 2 дугаар курст явж явах юм байна. Тэгээд тэгэл ер нь л Өнөр үтгэн айлын нэг тийм аавал сууж явах бах та. Одоо ингээд дөрүүлэн байгаа бол 10 жилийн дараа нь магадгүй зургуулаа ч юм уу долуулаа шинэ жилээ тэмдэглээл байж их тийм өнөр үтгэл айл болох байх гэж бодож байна шүү дээ. Тий. За. Мэдээж одоо монголчууд ярьдаг шүү дээ. Зөв амьдрах хэрэгтэй, зөв хүн байх хэрэгтэй гэж ярьдаг. Зөв хүн гэж танихаар юу вэ? Бас хүний ямар зан чанарт та дургүй вэ? Би ерөөсөө тийм бялдууш хөдөлч занд бол үнэхээр дургүй. Худлаа ярьдаг хүнд бол. Тэгээд бид нэр ягаад ч одоо хүмүүсийг нүднээс нь хараад энэ худлаа ярьж ийн үнэн ярьж ийн гэдгийг ер нь хараад нэг тийм мэддэг хүн судалдаг юм шиг болцсон юм санагдаад байдаг шүү дээ ер нь. За энэ яг ийм гуйх гэж юм да. Энэ яг ингэх гэж юм да. Ерөөс хүний нүд рүү харахад яг тэр бүх юм ерөөсөө ингэ тийм таадаг үзмэрч шиг болцсон байлээ сүүлийн үед ерөөсөө. Тий. Гоос мэдгүй энэ бас ажил мэргэжилтэй холбоотой байж магадгүй. Яг тэр хүн судлаач шүү дээ тань. Тий одоо ингэ яг л ингээд хараад тийм л болцсон байлээ. Тэгэхээр хүний бол би шудраг занд бол маш их зуртай. Хуурамч бялдууч занд бол хамгийн дургу. Та өөрөө шудраг уу? Би шудраг. Шудраг хүмүүс чи хүний бас нэг ад олчих гээд байдаг штэ дандаа. Яг тэгээд шудраг нь гэхдээ дийлжил таараа штэ. Хизээ нэгэн цаг. Тий ерөөсөө тухайн үедээ ч дийлхэл ястай. Тий. За та гой гитар дарддаг штэ. Би бас студидээ гитар бэлдсэн байгаа. Тэгээ сайхан бас цас хаялсан энэ сайхан үдэш манай нэвтрүүлгийг үзэхээр хүрэлцэн ирсэн үзэгчдэд болоод цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа үзэгчдэд ая дуугаа өргөхгүй юу? За тэхий хичээ. Тэгээ нэг миний хоолоо ерөөсөө босхон байсан байгаа. Эмчлүүлж байгаа. Тий. Хүний хоолой ч юм нарийнхаа ийм дээр нэг дууж хаадаг нээдэг юм нарийнхан юм баг хумс шиг байд юм ба штэ. Миний тэгээ очиж үзүүлсэн чи бүр ингээд хөөгөөд энэ хуруу шиг болцсон байлээ. Тэгээд их гам бариг одоо чанга орилж болохгүй, дуулж хуурдаж болохгүй ер нь баг болохоор баг ярьж тэгж байгаарэ гэсэн. Тэгтээ энэ бол ямар хамаатай ямар өвч ярьж байгаа ш тэ. Яаж игээл тэгээ дунд нь тэгэл дуулж яана гэж дугуй шуранхайлж ийн гэж одоо сонсчих тэ. За баярлалаа. Би энэ гитарын тухай бас нэг юм ярмаар байна л да. Юу гэхээр энэ гитар манай энэ студид ерөнхийдөө байж идэгэн. Тэгээ манай телевизч бас оранжгийн хамтлагтай манай хамтлагийн залуучуудын гитар. Тэгээ чөлөө цагаар бас тавтлага хийн. Тэрнээс гадна энэ гитараар Монголын одоо алтартай томоохон гитарчид одоо Өөчгийн ах, Вовка ах за тэгээд ер нь нэр хүндтэй олон дуучид бас энэ гитар дээр дуулсан инх манлаа ахлав миний санджаагаар байна. Тэгээ ер нь олон 10 урлагийн одод энэ гитар дээр дуулдаг. Тэгээд энэ удаа шинэ жилээр бас та сайхан ая дуугаа өргөөч ээ. За ямар дуу явах вэ? За мөнгөн шинэ гэж нэг дуугаар. Баш гоё дуу шүү дээ. Ая барья. За тийм. Мөнгөөр хорвог зайлгаад тэргээд сарн тэнгэр түнөө мөрөдөө сэтгэлийн хараарундаа үнэ чимэн зүрхэн толгоо сайхан чинийхээ харин дуярсан
Дурлын сэтгэл дээртэй асар сарны мөнгөн туяндор Гүйдэм хорво гойхон байна Амраг чамтайга учран золгоход Адиман сар мисэтгэ сароо Анхны хайрын үдээр харахад Мөнгөө чон мисэтгэ сароо Сайхан шинийхэ харин дуярсан Дурлын сэтгэл дээртэй асар Сарны мөнгөн туяндор Гүйдэм хорво гойхон байна Хорво гойхон байна Баярлалаа. За, өстой их баярлалаа. Үнэхээр сайхан дуу байна. Яг шинэ жилийн энэ сайхан өдөш тохирсон сайхан дуу байлаа. Та ер нь тохируулна шүү дээ. Гитар хэдэн настай дээр тоглож сурсан бэ? Ер нь цэцэрлэг тогтол ээж ланх. Шөнө өдргүүд бараг л нөгөө каскаар зохиол мандлын өстой зүгээр гар хороо зогсооргоод мандлын анх сургасан. Аха. Тийм тэгээд мандлын хөгжмөөс хойш тэгэл бас гитар хөгжим оролдоол. Өөрөө оролдоод. Өөрөө л ерөөсөө. Аха. Тэгээ ганц хоёр барилт ахнараар залгаад тэгээ ямар тийм орцныхоор сурсан шүү дээ. Яг ийм нэг мэрэгжлийн хүмүүс шиг тийм нөө уран гоё шатахгүй шүү дээ. Зүгээр л нэг өөрийнхөө сонирхлоор тоглодог юм. Аха. Заримдаа FM сонсоо явж явах таны бас дуунууд FM-ээр явж идэг л да хүмүүс захиалаа сонсч идэг. Ер нь CD гаргасан билүү үгүй юу? Нэг CD гаргах чам болсон. Аха. Тийм. Хэдэн дуутай? 15 дуутай. Ааха. Би дуулах дуртай гэж нэг цомог гаргасан. Олон жилийн өмнөө. Тий. За тэгээд нэвтрүүлгийн маань үзэхээр хүрэлцэн ирсэн үзэгчд маань өнөөдрийн зочноос сонирхсан асуултаа асуух боломжтой байгаа шүү. Асууцгаагаарай. Танд энэ шинэ оны мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд та нөгөө анхлаад одоо гэргээд байгаа байранд танилж байсан гэсэн штэ. Тэр түүхээ нууц бишэл яриач. Яасан хүний амьдрал дуртай. За. Бидээж одоо та нар ч гэсэн залуу хүмүүс тийм ерөөсөө хүний амьдрал заяаны хань мэн гэсэн тэгээд ерөөсөө л цаанаасаа л тэгэл бэлэг учирлаар тэгэл учирч тэгэл оюутны байранд нэг охин цонхны давцан дээр гिचэл уншаал байж байгаа охин байсан. Яасан хөөрхөн охин байгаад нэг ахын нүд дээр нэг хаяа харчаад тэгэл нэг яавлаг түүцнээс дээлээр аваад маа гэж өгчөөл хотлаа хандарч мандраал тэгэл явж ирсэн. Игсэн жил нэг гэрт орсон шүү дээ. Тий. Тэгээд орох дээрээ дуудах юм бол дороо л орчих шүү дээ. Тийм л байл болов уу? Танд гарч байгаа шинэ оны мэнд хүргэе. Улс их орныхоо төлөө бас сэтгэл эмзэглэж явдаг тийм зүйл танд байдгүй. Нууцхан жоохон дутагдaltaй юм шиг санагдаж бодож явдаг тийм зүйлээ л хуваалцахгүй. За тийм мэдээж одоо энэ сайхан баярын өдөр улс их орны одоо эмзэглэл тийм хар муухай юм яриад яах вэ? Тийм мэдээж хүмүүс тийм манай хэцүү байна, хөгжихгүй байна гэдэг үнэхээр л одоо урд нь ямар байлаа. Манай тийм Улаанбаатар хотод үнэхээр бас сайхан хөгжиж цэцгэлж байгаа шүү. Энэ бол үнэхээр тийм бидний нүдэн дээр үнэхээр харагдаж байгаа. Тэ өглөө босоход нэг сайхан байшин сүндэрлээд боссон тэ ер нь бүтээн байгуулт их ер нь нэг сайхан цэвэрхэн үнэхээр одоо иргэн бүр оюутнууд та нар залуучууд бүгдээрээ л одоо улс их орныхон төлөө бүгдээрээ ч гэсэн годомд байгаа хогийг саавал хогийн сав руу хийчихэд энэ бидний хийж байгаа нэг л том хөгжил цэцгэлтийн бас нэгэн хэсэг юм байгаамаа. Тэгэхээр энэ сэтгэл зовхгүй зүйл гэж юусоо байхгүй мэдээж битүүхэндээ юм зовдөг бол мэдээж хүн юм чин байж л таараа. Гэтэ шинэ он гарч яхад энийг яриад яг хуу бүгдээрээ сайхан улс их орныхон төлөө хамтдаа залуу үе бүгдээрээ хамтдаа сайхан одоо Монгол улсын төлөө зүтгэцгээе. Яг энэ асуултан дээр нэг зүйл асуумаар санагдлаа та. Монголчууд маань
эх орныхоо төлөө байдаг, эх оронч үзэл гэж яриад байдаг. Гэтэл эх оронч үзэл нь хамгийн ихэнх жишээ нь худалдаа авалтан дээр гарч явах хэрэгтэй байна л да. Тэгж байж эдийн засаг маань сайжирна. Та чинь үндэсний үйлдвэрлэлийг хэр дэмжиж худалдаж авдаг вэ? Маш их дэмжиж штэ. Аха. Монгол үйлдвэрлэлүүгээл одоо тий говцнууд байгаа шүү дээ. Тэндээс ч юм бол ер нь подвол, гэрийн өмд говц мөцгийг бол ер нь авчих штэ. Аха. Хоол хүнсэн дээр. Хоол хүнс мөн ялгаагүй. Тий. Үндэсний үйлдвэрлэл. Гэхдээ мэдээж хаяахан бас зүгээр байхгүй тий. Гадна дотны хоолыг бол гэрүүлээрээ хаяа идэнэ. Гэхдээ ихэнхдээ ер нь үндэсний үйлдвэрлэлээ асар их дэмждэг. Монголд үйлдвэрлэв. Яг үнэхээр энэ үнэн байгаа шүү. За тэгээд хэд ярилцлага өндөрлөе. Манай нэвтрүүлгийг Ахуй компани дэмжиж ажилладаг. Өнөөдөр таныг сайн сүгээр дайлсан энэ сайн нэрийн одоо цуврал бүтээгдэхүүний дээжээс танд бэлэг болгоо өгч байна. Дээрээс нь энэ Home гэдэг дэлхийд алдартай сэтгүүл байгаа. Энэ сэтгүүлийн шинэ дугаар. Тэгээ энэ шинэ дугаарт одоо шинэ жилээр гэр бүлийнхандаа өгөх гайхамшигтай одоо 25 бэлгийн талаарх зөвлөгөө. За тэгээ 2015 оны интерьер дизайны зөвлөгөө байгаа. Дээрээс нь одоо энэ хүү сэтгүүлийг эрхлэн гаргадаг Көгшөө медиа группийн тууцын дарга тий Баясгалангийн бас мэдчилгээ багтаасан ийм сэтгүүл байгаа. Тэгээд эндээс та маш олон мэдээлэл авах боломжтой шүү. Ямар гоё бэлэг гоё шахдаг гоё нэвтрүүлэг вэ. За тэгээд хундаа барьчээ. За. Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэг дорч маань нэлээд хэдэн жилийн өмнө хэлсэн. Бүгдээрээ шинэ оноо өгтөхдөө сүүгээ өргөж сайхан ерөөлтэй айлдаж огтцгааж байя гэсэн. Үнэхэрийн одоо энэ үдэш бас тэ сайхан үдэш байна. Та сайн сүүгээ өргөд ерөөл айлтахгүй юу? За миний хэл дуртай нэг үг байдیں۔ Ирж байгаа 2015 онд монголчууд минь бүгдээрээ өргөгүй, өвчнгүй, өнгөтэй, мөнгөтэй цоглог амьдрахыг хүсэн өрөөё. Баярлалаа. 12 сарын 31-нд зориулан бэлтгэж байгаа Нандагийн ток шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн маань зочин бас гайхалтай нэгэн байх болно. Ингээд хэсэг хугацааны дараа эргэн уулзцгаая. Баярлалаа. Цас гүдэрсэн өвлийн өдөш үнэхээр энэ сайхан байна. Цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа эрхэм үзэгч та бүхэнд шинэ жилийн мэндийг ахин дэвшүүлье. Яг одоо та бүхэн улиран одож буй 2014 онд талархаарай. Өнөөдөр та эрүүл саруул байгаадаа хайртай хүмүүстэйгээ цэнхэр дэлгэцээ ширтэн бидэнтэй хамт байгаадаа талархаарай. Талархал таны амьдралыг гэрэлтүүлэх болно. Харин би энэ цаг мөчид будран орж байгаа цасан талархаж байна. Одоо хамтдаа Улсын филармоны гослол дуучин Насан Буянгийн Цас дууг хүлээн аван сонсцгоно. Ингээд телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй болон NTV телевизийн хамт олондоо шинэ оны баярын мэнд хүргэе.
хүчин баясгаж цагийн уртад астан одох залуу насыг минь уйрагаж залуу насыг минь уйрагаж Waba da 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 Хайрын сэтгэл минь баяснаа савцагаан цасан цагтын бүжээж сайхан түүнийг хүчин баясгаж цагийн уртад астан одох залуу насыг минь уйрагаж залуу насыг минь уйрагаж савцагаан цасан цагтын бүжээж сайхан түүнийг хүчин баясгаж цагийн уртад астан одох залуу насыг минь уйрагаж залуу насыг минь уйрагаж залуу насыг минь уйрагаж Бидний эргэн тойронд гайхалтай хүмүүс байдагт би үнэхээр их баярлагдав. Тэр сайхан хүмүүсээс ирч хүч, урам зориг авч байдаг. Тийм ч учраас өдөр бүр ориглон их хүсэл тэмүүлэл мөрөөдлөөр жигүүрлэгтэй явдаг юм а. Ирж байгаа 2015 онд нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь үзэгч та бүхэнтэй минь хамт байх болтугай. Ингээд бид дөрөв хамтлагийн залуучуудыг угтаа авна. Харцаа би чамаас салгаж чадахгүй хайрлахгүйгээр би зурж чадахгүй чамаас ангож харсан гозэгслэг биширхэд нар гэрлэрэ твэрсэр сууна Үстэй цэцэгнээс хасууж чадахгүй хүрэхгүйгээр би холдож чадахгүй чамаас мэдэрч элбих хинхри биеийг үсгэн сартуягараа бит хоёрыг нөмөрнө ичин чамнаа хайртай болохоор би сэтгэлээсээ би бүхнээ зарууля чиний хайраар зөвхөн би дутах юм шүү Бодлоо би сайлихтай хуваалцан чадахгүй хайрлахгүйгээр би амьдарч чадахгүй чамаасаа бэлгэн давсан чиний хайранд уйраад бороод услаараа сувдран байсан хайраа би нулимс шиг гомдохгүй мөрөөдөлгүйгээр би явж чадахгүй чамаасан итгэн сэтгэл өнө хайрыг авахад өвөл цаснаас эцэг үндийнө ичин чамнаа хайртай болохоор би сэтгэлээсээ би бүхнээ зарууля чиний хайраар зөвхөн би дутах юм шүү чиний надтай хайртай болохоор би сэтгэлээсээ би бүхнээ зарууля
хандаж ирдэггүй болохоор хайр сэтгэлээ сүрсдэг болохоор хайр дурлалаар дутах учраас хайр үргэлж мөнхөд гиген шүтэн би чинь чамнаа хайртай болохоор би сэтгэлээсээ би бүхнээ зориулъя чиний хайраар зөвхөн би дутах юм шүү чиний надтай би чинь чамнаа хайртай болохоор би сэтгэлээсээ би бүхнээ зориулъя чиний хайраар зөвхөн би дутах юм шүү чиний надтай шүтээ. Нандегийн ток шоуг үзэн суугаа үзэгч та бүхэндээ ахин шинэ оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дараагийн үзэгчтэйгээ уулзах гэж байгаа зочин маань магадгүй та бүхний хувьд шинэ зочин мэт санагдах болов уу гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн энэхүү зочинтойгоо өнөөдөр их студидтэй уулзах болсондоо туйлаас их баяртай байгаа илээ. Ингээд бүгдээрээ студидтэй дуучин Минжин Сорыг хамтдаа огтоогцгаая. Hello. Хэлсэн баярлалаа. Шинэ оны минь. За өнөөдөр студид манд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Танд болоод танай гэр бүлд шинэ жилийн шинэ оны баярын мэнд хүргэе. Маш их баярлалаа. Тэгээ танай нэвтрүүлэгт оролцож байгаад сэтгэл маш их өндөр байна. Тэгэхээр 8 жилийн дараа эх орондоо яг одоо шинэ жилийн өмнөхөн эргэн ирсэн байна. Монголчууд манаас шинэ жилийг их сайхан өргөн дэлгэр тэмдэглэж байгаа үстэй. Хэр их зүйл өөрчлөгдөж? Зөндөө их зүйл өөрчлөгдсөн байна. Эх орн маань үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй болсон байна. Тэгээд бишрэл яваад байна да. Та шинэ жилийн баярт хэр их ачаал бүгдэл өгдөгөө. Магадгүй хизээ цанаанаас гардггүй хамгийн сайхан шинэ жилээ бидэнтэй энэ өдрөөс хуваалцаач. Миний хамгийн дуртай баяр бол миний хүүхдүүдийн төрсөн өдөр. Тэгээд дараа нь шинэ жилийн баяр. Намайг баг байхад манай гэр яг шинэ жилийг тэмдэглэдэг байсан. Тэгээд манай бүх хамаатан саднууд шинэ жилийг угтахаар манад ирдэг байсан. Тийм учраас шинэ жил бол миний хувьд хамгийн дуртай баяруудын маань нэг. Үнэхээр гоё. Тэгэл шинэ жилийн өглөө мандрын үнэртэй л тийм ээ. Зөндөө ингээл болттой биелэг яавлаг болттой биелэг. Тэгэл өвлийн өвгөн ирнэ гэдэг. Зөндөө сайхан үйл явдлууд, дурсамжууд шинэ жилтэй холбоотой учраас би шинэ жилд маш хайртай. Шинэ жилийн өмнөхөн бас та хоёр хөөрхөн охинтой болсон байна шүү дээ. Тий 12 сарын 26-ны өдөр төрсөн өдөр нь тохиодог тий. Одоогоос 7 жилийн өмнө. Ингээд 7 нас хүрчлээ. Охтуудаа танилцуулаач манай үзэгчдэд. За манай хоёр охиныг Виктория, Джессика гэдэг. Тэгээд одоо 7 нас хүрчлээ. Монголоор нэрийг орчуулах юм бол Ялалтмаа. Тэгээд Джессика гэдэг нь бурхан хардаг, бурханы бэлэг гэсэн утгатай. Магадгүй ихэр охидтой болно гэж бодож ирсэн үү та? Ихэр охидтой болно гэж бодоагүй. Ээж болох юмсан, гараас өгтлөөд явдаг, хүүхэдтэй болох юмсан гэж их хүсэжсэндээ тэр хүсэл маань ийм томор ирээд хоёр хүүхэд surprise болоод ирсэн л та надаа. Анх сасаа та нэр яаж исэн бэ? Шоконд орсон. Ээж рүү уцтаад ээжээ хоёр хүүхэдтэй олцсон маань нэг хүүхдгэл бүх дандаа нэг хүүхдийн юм бэлтгэсэн байсан тий бэлтгэсэн байсан. Хоёр хүүхэд гэдгсэн чи манай ээж баярлаад ээж нь хоёлаа хамт өсөчнөө ямар сайхан мэдээвэ гэл тэгэл зөндөх баярлал их гоё байсан. Охинтой болно гэж бодож ирсэн үү хүүтэй болно гэж бодож ирсэн үү та? Уулна. Нэг нөгөө хэлэхэд хүүтэй болох юм уу гэж бодож ирсэн. Тэгээ хоёр охинтой болсон. Тэгээд одоо бол охтодод маш их дуртай. Охтод үнээр гоё юм билэ. Мэдээж хүүхэд юм чинь айл айл нь гоёлах. Тэгтээ би өөрөө охинтой учраас охтод их илдэг, уян, зөөлөн, байн хайраа илчлэн тийм ээ, байн тэрж үнсэн, захиа, бичин, зураг зурна. Тэгэл ээжээ дандаа та үзэсгэлэнтэй хөөхөн гэд. Тэгэхээр хүүхдтэй тийм гоё харагдаж хүүхдийгээ баярлуулж амьдрах гэдэг үнэхээр сайхан юм байна лээ. Тэр бол хамгийн том шагнал. Тэглэв яах вэ? Одоо сургуульд орчихно тий?
Одоо сургуульд орондоо. Тий. Нэг сараас эхлээд явуулах уу? Тийм. Сонголтоо хийсэн үү та? Монголын сургуулиудыг нэрэн судалв уу? Судалж найз нөхдүүд маань сургууль санал болгож гин. Тэгээд удахгүй нэг сургуулийг бодоод л тэгээд бараг л тийш оролж байгаа та. Одоо Монголын нийгэмд бас хүүхэд дасан зохицоход бас хэр байх бол та юу гэж бодож байна? Одоо анзаарч яхад ирнэ. Нэг нөгөө хэлэхэд манай хоёулаа маш том цэнхэр толботой төрсөн. Тэгээд Монгол цустай учраас уу эсвэл угаасаа тийм дайчин хүүхдүүд юм уу ямар ч өөрчлөлт гараагүй. Монгол явахаас өмнө хүмүүс хэлсэн одоо ханиад хөрн халуурн хоолоо нүдэн ч гэдэм үү би тэгээл тэндээс ханиад ийм халууны юм энэ аваад ирсэн л те. Ивэрүүл байна, сав саруул байна, хоол хүнсэнд шууд тассан. Ерөөсөө ямар ч асуудалгүй цагийн зөрөө гэж юм ерөөсөө гарсангүй. Ирээл унтаал хоол нэхэл идэл зурагт үзэл одоо солонгос дуунууд үзэл чи ямар гоё дуу вэ те гэл. Тэгэл Монголд маш дуртай. Үнэхээр дуртай. Тэгэл би Монголд ирсэн тэр өдрийг хизээч мартахгүй гэж ярьдаг. Ирнэ гэсэн шийдвэрийг та хизээ гаргасан бэ? Бүр багаас нь л дандаа ярьдаг. Монгол явнаа хэдүүлээ л дандаа сэтгэл санааг нь бэлдэн. Тий, Монголд амьдрнаа. Та нар бас манайхан гээд гадаад хүнтэй суудсан, гадаадтай хүнээс хүүхдтэй олцсон хүмүүс бас дургу байдгийн байна л да. Тэгээд яг хүмүүстэй хандаж хэлэхэд бид нар яг санаатаагаар гадаад хүн гээд гадаад хүнийг сонгоогүй бас амьдралын тавилан гэж байдаг юм уу? Тэр төрөх ёстой хүн гэж бас байдаг юм уу? Тийм ээ. Тийм учраас ийм юм болчих. Тэгтээ бас ирээдүйн октодтой хэлэхэд бол гадаад хүнтэй суух дими юм байна лээ. Ягаад гэвэл ямар ч хүн нутгаа даг тийм ээ лээ. Би Монгол руугаа тэмүүлээд гадаад хүн гадаад руугаа тэмүүлээд тэгэхээр тийм асуудал үнээр гарч ирд юм байна лээ шүү гэдгийг би өөрөө амьдралаараа үзсэн. Тэгтээ мэдээж гадаад хүнтэй суу сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүд бас зөндөө их байгаа. Тийм учраас би энийг айл болохоор ойлгоорой, тийм ээ. Тэр бол хүний амьдрал байна. Миний хувьд бол яг болоогүй, бүтээгүй хоёр үзэл бодол хоёр тишээ ингээд эргээд дууссан байна. Босод болж байгаа эмэгтэйчүүд байна. Тэдрийг бас ойлгоорой. Тэдний зүрх сэтгэл чинь дандаа Монголдо байд юм шүү. Тэд нар чи хүүхдүүдэд үргэлж Монголыг сурталчилж, Монголыг хайрлсан сэтгэлтэй болгож өсөж байгаа юм шүү. Тэр хүмүүс ч гэсэн эргээд Монгол руу тэмүүлнэ гэдгийг би бас хэлмээр байна. Магадгүй соёлын ялгаа бас нэлээд гарч ирсэн үү те? Өссөн төрсөн орчин. Бид нар чинь Монгол хүмүүс мөртлөө хамтдаа суугаад амьдрахад л эхний 3 жил бол ер нь үз тарсаар байгаа л тарж байгаа шүү дээ. Тэр бүр өөр газар төрсөн, бүр өөр хэлтэй. Хэлээрээ яриад ойлголцохгүй асуудал үүсэж яхад өөр хэлтэй, өөр заншилтай асуудал их л асуудал бас үүсгэл юм шиг байгаа юм л та. Үүснэ. Гэхдээ манай монголчууд их дасан зохицох чадвар сайтай гэдэг үнэхээр үнэн юм байна лээ. Жишээлбэл англиар хурдан ярьж сурж гин, тийм ээ. Гадны соёлыг хурдан өвлж гин. Гэхдээ өөрсдийнхээ соёлыг бас алдахгүй. Гэхдээ яаж ч утсан монгол хүн Монголд хамгийн сайхан, цаагаараа харилцсан сэтгэл санаа нэг 100% сайхан, сэтгэлийн жаргал гэж нэг сайхан юм байна. Монгол хоолоо санаж гин. Гадны хүн хизээж монгол хоолыг монгол хүн шиг мэдэрч идэхгүй. Тэгэхээр тиймэрхүү асуудлууд, жижиг сажиг асуудлууд амьдрал дээр гараад ирэхээр их том асуудал болдог юм байна л дээ. Октодоо ирээдүйд жишээ нь ямар хүн болоосаа гэж та бодож байна. Одоо бас ингээл хүүхэд хүмүүжүүлэхэд нэг зарчимч гэдэг ч юм уу те. Таны нэг хувийн бодол байгаа штэ. Юун дээр нэлээд анхаардаг вэ? Ер нь суурийн сайн тавьж өгөх хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Тэгээд хүүхдүүдийн сонголтод би бол итгэнэ. Тий. Хүүхдүүдтэй итгэн миний ээж бас миний сонголтонд итгэдэг байсан. Тэр нь надад их таалагддаг. Жишээлбэл миний сонголтонд итгэхгүй байсан бол хэцүү байх байсан болов. Тэгэхээр би хүүхдүүд айл болохоор дэмжин, сонсно. Тэгээ ойлгондоо хүүхэд ч гэсэн хүн, тийм ээ. Тэгэхээр сэтгэлийг сайн чагнана. Тэгэл ойлгоно. Бид гур их гоё харьцаатай байдаг л да. Их гоё би хүүхдээ загинж зодох шаардлага надад байдгүй. Зүгээр ингээл хэлээл ойлголцоол миний үгэнд асуудалгүй ордог л да. Гэтэ орчин үеийн хүмүүс илүү бие даасан өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг шүү дээ. Зөрчилдөөн гарахгүй байна гэж юу? Гайгүй шүү дээ. Гайгүй. Тэрийг сонсоод бас ойлгохыг хичээн. Ойлголцол их чухал юм байна лээ. Тий харилцаа ойлголцол тий. Магадгүй одоо ер нь ярьж байна би нэг дуучин болно ч гэдэг ч юм уу тий. Охтууд чи бас их адтай хөөрхөн байдаг шүү дээ.
их олон төрлийн юм ярина хөөрхөн. Заримдаа дуучин болно, заримдаа би зүгээр ингийн л хүн баймаар байна ч гэдэг юм уу те. Тэгэл одоо сонирхолтой тал тийшэл явж байна. Заримдаа би хошин шогийн жүжигчин болмоор байна ч гэдэг юм уу. Тэгэл янз сонсоод л энэ да. Монголд ирэх хэр дуртай байна уу? Охтууд нэр нь монгол хэлээ сурсан уу? Ер нь ээж хааны гидсэнд байхаас ахуулаад дандаа монгол хэл сонсож өссөн учраас хэллэг бол их сайн. Одоо орчинд нь аваад ирсэн учраас бас монгол хэлийг хурдцтай сурж байна. Тэнд орчин дутагдаад байсан. Тэгээд бас дөнгөж төрсөн арай бага байна. За одоо арай л ингэчий тэгчээгээд ингэсэргээд өдий хүрхчлээ. Тэгтээ яар саргаал ирлээ те. Авиас дуулж гэнэ охтууд нь. Авиастай тэгээд дуулах авиастай, бүжиглэх авиастай. Тэгтээ бас яг намайг дүүрэн гэж юу аах вэ тийм ээ? Өөрөөсөө хувь хүмүүс учраас дизайн ч юм уу их олон сонирхол байна л да. Тэгээд нэгэн өдөр яг нэг сонирхолтой дагнаад явна гэд би хараал байгаа, ажиглал байгаа. За яг тэр сонирхлыг би дэмжиндэ гэд хамгийн дуртай сонирхол юм тий. Та 8 жилийн өмнө Америк руу явахдаа ямар зорилготой юу одоо тэг төлөвлөж явсан бэ? Тэр зорилгоо биелүүлж чадсан уу? Магадгүй одоо ингэ 2 оны зааг дээр хүн өнгөрсөн жилийн ажлыг дүгндэг шиг нэгэнт одоо тэнд өнгөрсөн 8 жилээ үлдээгээд Монголд бас одоо шинээр ахаад эхэлж шүү дээ. Тэр 8 жилээ дүгнээч гэвэл та юу гэж хэлэх вэ? Гайхалтай 8 жил гэж би хэлнэ. Америк руу явсан зорилго нь гэвэл тэдний рок попыг бүр сайн ойрхоноос орчинд нь мэдрээ тэр яаж сэтгээд байна тэр сэтгүүгийн судлаа гэсэн үүднээс сонирхож очсон. Тэгээд мэдээж шинэ оронд очсон учраас зацсан зохицох асуудлууд их гарсан л та. Тэгээд 8 жил гэдэг бол номоор бол бүхэл бүтэн нэг бүлэг тийм ээ. Тэгэхээр нэг бүлгийг одоо амьдрал ирлээ. Одоо шинээр бас шинэ бүлэг маань эхэлж байна. Ямар ажил хийж байсан бэ та? Америкт анх очоод бартендерийн ажил баг хийжсэн. Тэгээд баг хугацаанд хийсэн. Тэгээд хүүхдээ болоод хүүхдээ гаргасныхаа дараа нэг компанид одуудын ард ажиллаад тийм ээ. Тэр одуудын туслах гэдэг шугамаар ажиллаж ирсэн. Жишээлбэл тэдний ирж дуулах газар нь тэр өрөөнд нь цэцэг оруулж тавих ч юм уу эсвэл ус одоо тэдэн ширхэг ус одоо юу гэдэг тэдний захиалсан бүх юмыг би зохицуулж гүйцэтгэжсэн л да. Тэгээд ажиллаж байхад ажиллаж байгаа тэдний одууд бол үнэхээр хамгаалцаатай юм байлээ. Тэгээд би бас ингээл гүйчжэл би таны фэн би зураг авуулъя гэдээ бас жоо ичимхий юм уу тэгж сайн чадахгүйсэн. Яг холоос зургийг авчаал ийм хүмүүс ингээл хүмүүсүүд байт юм лээ. Гэхдээ харуулах хамгаалт ихтэй тусгай хаалгаар ороод тусгай хаалгаар гараа явчихдаг. Тухайлбал хинтэй та ажиллаж байсан? Macy Gray, Train, Neo, Kate Hudson, Gypsy Kings гэл. Тэгээд бас зөндөө олон корпорациудын үйл ажиллагаанд оролцож байсан. Тэр ажлыг олох бол амаргүй ажил байхаа. Тэр ажлыг олоход амаргүй л дээ. Америкчуудад хүртэл хэцүү. Гэхдээ миний нэг сайн дотны найз орчинд нь ажилдаг. Тэгээд энэ гэрэлтүүлэг, хөгжмийн дууралт бүх техникийг хариуцдаг байсан. Тэгээд тэр найзынхаа тусламжаар тийм ажилд орсон л та. Хажуугаар нас хүүхдүүдээ өсгөнө гэдэг бас том ажил шүү дээ. Хүүхэд өсгөнө гэдэг бол эмэгтэй хүний бүр хамгийн чухал номер 1 ажил юм болов гэж боддог. Бид нар бол энд яг бас аав ээж маань хажууд байна те. Хажуугаар нь тэгэл хүүхдээ өсгөл ажиллаад болж л байгаа. Таны хувьд одоо 2-2 хүүхдээ хэрхэн яаж өсгөвөө? Өөрийн хүүхэд болохоор тэгээд яг байгалиасаа заяасан бас мэдрэмж гэж байт юм байна лээ. Тэгэл мэдрэмжээ дагаад л тэгээд хүүхэд бас ээжтэй зааж өгдөг, ингэж ээж байхыг зааж өгдөг. Жишээлбэл би ингээл уйлаад хань яагаад уйлаад байгаа юм болоо гэж таагаал тийм ээ. Судлаад тэгэл өөрөө ирэхгүй өдөр тутмын ийм тохиолдсон үйл явдлаас ээж болоод суралцаал тэгэл хүүхдэд манадад их зааж өгсөн л тоо. Тэгээд ээж манаас Америкт надтай ойр байж хүүхдүүдийн манаас ингэж гардаж өсгөлдсөн. Тэгээд бас яг ганцаараа өсөв ээжтэй өсгөлдсөн болохоор их тусламжтай байсан л тоо. Монголд ирээд шинэ уран бүтээл хийх бах. Гэхдээ хүмүүсээс тэнд ахтай ер нь уран бүтээл хийсэн болов уу гэдэг тал дээр их сонирхож асууж байна. 2015 онд уран бүтээлд орно. Тэнд яг хөө ингээд бичлэгэнд оръё гэж бодсон ч дууга Монгол дээр дуулах учраас яг монгол хүмүүстэй ажилласан дээр юм байна гэж бодсон л доо. Яг монголоор дуулаад ахаар бас. Монгол хөгжим аялгаа гэдэг чинь онцлогтой тийм ээ. Тий. Дотор төрсэн сайхан аялгуунууд шүлгнүүд бол их байгаа.
Тэгээ 2015 онд тэгээд Минжис сарын ертөнц төрнөө. Бүгдээрээ амжилт хүсье. Минжээ гэдгээр хүмүүс бол хамгийн ихэнд Spike гэдэг хамтлагийн гэдгээр нь бас мэдж байгаа л да. Хамтлагийнхантайгаа та одоо ер нь холбоотой байдгүй, хаана байна? Холбоотой манай Номко одоо хувийн бизнес эрхэлж байгаа бас уран бүтээл ажгаар нь хийж байна. Туяа маань хөгжим бүжгийн коллежид төгөлдөр урын багш, мэргэжлийн багшаар ажиллаж байна. Манай Марла Америкт өөрийнхөө мэргэжлийн дагуу бас ажиллаж амьдарч байна. Бид нар бүгдээ хоорондоо холбоотой, сайн найзууд. Та энэ дахтаас нэлээд олон цомог гаргасан шүү дээ. Хичнээн цомог гаргалаа. 6 цомог гаргасан. Мэдээж алдаатай зүйлүүд бол байгаа. Тэгтээ хайртай. Яг л миний сэтгэлээс гарсан, сэтгэлээ зориулж хийсэн уран бүтээлүүд учраас маш их хайртай тэдэндээ. Ер нь гоё бүгдийн зүгээр гоё энгийн амьд хөгжимтэй амьдрал бол гоё юм уу гэсэн тийм нэг сэтгэл бас төрж байгаа л та. Амьд хөгжимтэй бэлтгэл хийнэ гэдэг дуучдын үед яг форм алдахгүй байх боломж байдаг гэдэг штеп. Та тэнд байхдаа Америкт байхдаа магадгүй тэгж ер нь бэлтгэл хийжсэн үү? Бэлтгэл хийжээсөө яг уу завсар цайгаар нь тэгээд 2 хүүхдээс өсгөжсэн болохоор тийм амар ишэлтэй. Тэг гэрлүүгээ байнга яарна. Тэгэл хүүхдүүд маань миний гол уран бүтээл болол таарсан л та сүүлийн 7 жил ер нь. Өхөн болгон яг уу амьдралаа ингээд те төлөвлөдөг, бас үнэлдэг, цэгэндэг те магадгүй таны энэ өнөөдрийг хүртэлх амьдралын хамгийн сайхан бахархмаар үеийн гэвэл та аль үеийг хэлэх вэ? 10-аад төгсөөл би яг урлагийг хөвгөл урлагийн замаар явж эхэлсэн. Тэр үеэрээ би их бахархдаг. Зорьсондоо хүрсэн. Би найзартай бүр багада ярьж ирсэн гэсэн би том болоод дуучин болно гэд. Тэгээд манай нэг найз би жүжигчин болно гэж ярьж ирсэн гэсэн. Тэгээ одоо манай найз хэлдгийг чи тэгээ дуучин болсон. Зорьсондоо хүрсэн. Тэрнийгээр чи их бахархдаг гэд. Би залуу насаараа их бахархдаг. Одоо ч гэсэн залуу байна л да. Таны одоо ер нь амьдралаас хизээч салж холдохгүй тийм хүсэл сонирхолч гэдэг ч юм уу үргэлжтэй багдж байсан одоо ч байгаа амьдралаас юм салшгүй зүйл гэвэл юу хэлэх вэ? Магадгүй дуунаас өөр тий нийгэмдээ зөв нөлөө үзүүлэх юмсан шинэ үедээ дэмжлэг үзүүлэх юмсан тийм ээ итгэл найдварын дэмжих юмсан тийм эерэг хүн байх юмсан л гэж хүсдэг. Эх орондоо хэрэгтэй хүүхдүүдтэй ээлтэй ээж тий. Шинээр гарч иж байгаа энэ сайхан үедээ зөв эерэг нөлөө үзүүлдэг тийм сайхан хүн байх юмсан л гэж үргэлж хүсэж явдаг л да. Та стил имиж хувцлалтын тал дээр ерөөхдөө одоо тэ уран бүтээлээ хийхээр хүмүүстэй хамтарч ажиллах уу, яах уу? Ер нь та ер нь хувцсыг юу гэж боддог вэ? Хувцс бол бидний дотоод ертөнцийн бас нэг илрэл. Хувцсаар бид нар өөрсдөө илэрхийлж байгаа. Тэгэхээр хүн яг өөрийнхөө зүрх сэтгэлийг л даах хэрэгтэй гэж боддог хувцсан дээр. Хэрвээ стилисттэй ажиллах юм бол тэр хүндээ бас сайн өөрийгөө ойлгуулж өгөх тийм ээ. Яг ямар дотоод ертөнцтэй ямар чиглэлээр хуцлахыг хүсэж байна. Тэрийг сайн ойлгуулж өгнө. Хүн хүсээгүй хувцастай, хүсээгүй үс засалтай бол цаагаар нэг аз жаргалгүй байна. Тийм учраас өөртөө ихтэй байхын тулд хувцлалт гадаад төрхөө сайн илэрхийлж чадчих хэрэгтэй л. Нэр Монголд ирээд одоо хамгийн сайхан санагдсан зүйл юу вэ? Бүх зүйл сайхан байсан. Үнэхээр сэтгэл огшоод л явсан, нүднээс нулимс гараал их орноо маш их сансан байсан. Тэгээд би ч өөрөө их бас монголчонгоо хүн байсан л та. Хаасайгүй л явж идэг тийм ээ. Урлагийн учраас ингээл хөдөө гадаа их явж идэг. Тиймч болоод тэрөө уул усаа маш их сансан. Одоо бол уулаа хараад баярлагдчих шүү дээ. Гоё гэх. Ойрхон амралтанд явбуу та хөдөө гарав. Явсаа. Тий галс тэрэлж яваад ирээд амжилсан. Сайхан найзрахаа буянгаар тэрэлж гараад ирсэн. Тэрэлж маань бүр л гоё болсон байлээ. Найрамл яваад ирсэн. Тий. Зам бүр гоё шүү те монголч. Зам бүр гоё тийм ээ. Тий харин тий. Үнэхээр гоё. Ах トゥ нартайгаа уулзуу, найз нөхөдтэйгээ уулзуу, урлагийнхантайгаа уулзуу ингээд таны уулзах хүрээлэл бол их л байгаа болов уу ч. Ихээ их тий. Манай хоёр охин мөр ээжээ та ямар их найзтай юм бэ гэдэг. Тэгээд их гоё яана. Манай рок папихны шинэ жил одоо 1 сарын 2-нд болно. 1 сарын 2-нд бүх рок папихнтайгаа уулзсан. Утсаар мессежээр бол их харьцаж байгаа. 10 жилийнх маань Ёлк бас 26-нд болсон. Их сайхан болсон.
Багын найзар зөндөө их байна. Багын найзартайгаа сайхан уулзж гин. Игчтэйгээ уулзсан, игч ах нартайгаа уулзсан, дүү нартайгаа уулзсан. Тэгэхээр сэтгэл бол үнэхээр жаргалтай байна. Нэр нь таны хамгийн хийх дуртай зүйл юу вэ? Хобби юу вэ? Дуу зохиох, дуулах, тэрний хажуугаар бас янз бүрийн ном унших, мэдээлэл сонирхох, тэгэл ер нь юм болгон сонирхол. Тэгээ дэлхийн түүх жишээлбэл энэ олон шашнуудаас ямар учиртай яаж ямар гаралтай юм ч юм уу те. Их гүнзгий сэдв сонирхдаг шүү дээ. Аха. Одоо энэ сошиал нэтворкүүд улам хүчтэй болж штэ те. Энэ сошиал ертөнц ингээд маш их хүчээ авч байна. Та энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ? Гой сонирхолтой байдаг. Тий зөв ашиглуул зөв тийм ээ. Бас хэтрүүлж болохгүй л те. Хэтрүүлэх юм бол бид нар чи одоо ямар хогны сав биш тийм ээ. Янз бүрийн дими мэдээлэл цуглуулж гин, цагаа дими үрж гин. Тэг сүүлдээ зүгээр нэг төрлийн бас зуршил ч юм уу болоо хувирчдаг те зүгээр сууж ижил ингээл утас руугаа ингээд байдаг. Тэрийг яг зөв зохицуулж чадах юм бол зүгээр ашиглаж чадвал хэрэгтэй. За тэгээд зочидтой би бас энэ хөө сархуугтанд хэмээх арманыг бэлэг болгон өгч байгаа. Энэ арманыг нэр уншиж амжсан уу? Амжаагүй бол заавал уншаарай. Энэ Бямбагийн Саран туяа гэж одоо сэтгүүлч, зохиолч юм битсэн үнэхэрийн гайхалтай сайхан арман. Тэгээ монголчууд маань сүүлийн үед ном их сайхан уншдаг болсон. Сүүлийн одоо 3 жил бас бестселлер болж байгаа ийм сайхан номыг бэлэг болгон өгч байна. За баярлалаа. Маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийг дэмжиж ажилладаг Gold Plus-а тавилгын төвийн гарын бэлэг. За энэ Home гэх сэтгүүл байгаа. Энэ сэтгүүлийг одоо дэлхийн одоо 20 эдэн улс орнд 120 эдэн улс орнд ингээ хөдөлтаалдаг. Монголд орж ирээд жил болж байгаа. Тэгээд сэтгүүлийг танд бэлэг болгоо өгч байна. За дээрэс нь Монгол менежер гэдэг ийм дэвтэр гардаг болсон. Бараг таныг байх байсан уугүй цаг төлөвлөлтийн. Тэгээд бид одоо өдөрт ажиллаа төлөвлөх боломжтой ийм сайхан дэвтэр байгаа. Тэгээд энэ 2015 онд хэрэглээрээ таны үнэн ч одоо туслах байх болтугай гэд Монгол менежер дэвтрийг Азфор компаниас бас танд өгүүлсэн юм аа. За баярлалаа. Ерөнхийлөгч маань хэлсэн те бид нар одоо сайхан сүүгээ ууж сүүгээ өргөж амьдарцгаая гэж. Бид одоо яг энэ цаг мөчид одоо сайн сүүгээ өргөж бас үзэгчдэд шинэ жилийн мэдлэгээ дэвшүүлэх гэж байна. Та бас манай үзэгчдэд шинэ жилийн мэдлэгээ дэвшүүлээд хоёулаа баярын хондгой тулгая дэх үү. За тэгэл. За. Сүү шиг цагаан ариун яваарэ. Тэгээд сайн сүү шиг сайхан амьдраарэ. За баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Танд ч гэсэн одоо эх орондоо ирээд шинэ уран бүтээлтэй орох гэж байна. Танд одоо ирж байгаа 2015 он аз жаргал, амжилт бүтээл, боломж, хайр инэрлэр дүүрэн сайхан он байх болтугай гэж чин сэтгэлээсээ бас хүсэн ирэж байна. Баярлалаа үзэгчдээ бид дуучин Минжин Сартай хийсэн ярилцлага өндөрлөж байна. Хэсэг хугацааны зар сурчлагын дараа бид бас нэгэн сонирхолтой зочинтой үзэгч та бүхнийгээ уулзах болно. Өглөө бүр үгийн сайхныг хөдөлгөж, өдөр бүр хүний сайнтай учирч, өдөш бүр хайрын дэдийг мэдэрч, хайртай хүмүүстэйгээ хорон бүрийг аз жаргалтайгаар өнгөрүүлээрэ. Танд олдсон өчүүхэн жаргалагч баг гэж гололгүй, өөрийн босгосон амьдралаа өндөрт өргөж, гэрэлт ирээдүйд гайхалтай сайхан бүхнийг олж аз жаргалаар бэлхэж явах болтугай. Шинэ жилийн баяр та бидний амьдралд баяр, баясал, ухаарал хайрлаж, урам зориг, амжилт бүтээл, аз жаргалыг бэлэгдсэн үнэхэрийн сайхан баяр юм шүү. Та бүхэндээ ахин шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Ингээд тайзнаа Улсын филармоны госол дуучин Солонгойг урьж байна. Dreaming of a white Christmas, just like the ones I used to know, where the treetops glisten and children listen to hear sleigh bells in the snow.
Баярлалаа үзэгчдээ. Нэндэгийн ток шоу үргэлжилж байна. Монголчууд бид үнэхэрийн гайхалтай ард түмэн чин сэтгэлээсээ хүсвэл сэтгэдэг, хийдэг, бүтээдэг, дэлхийд ч үнэлэгдэг. Үүний нэг тод жишээ болсон нэгэн эрхмийг би өнөөдрийнхөө нэвтрүүлэгт онцлсан байгаа. Ингээд одоо бүгдээрээ студидтэй Ажин компани захирал хадагтай Эрдэнэ чулууны туулыг хамтдаа огт авцгаая. Hello. Шинэ минь. Тэгэхээр шинэ жилийн баяр гэдэг бол хүн болгоны хүсэн хүлээдэг гайхалтай сайхан баяр шүү дээ. Тэр дундаа энэ баярыг бас 31-ний үдс яг энэ цаг мөчид хүн болгон гэр бүлтэйгээ байж байдаг. Тэг гэр бүлтэйгээ өнгөрөөдөг сайхан мөчин болоо гэж боддгийн. Танай гэр бүлийн хувьд харин 31-ний өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрөөдөг вэ? Бидний хувьд бол 31-ний өдөр. Яг миний хувьд бол 31-ний өдөр. Тэг ичтэй өдөр юм шиг санагддаг. Тэгээд өглөө босоод ер нь багасаа их тэгдэг байсан. Өглөө босоод нэг орноосоо босмооргүй санагдаад телевизээр асаагаад тэгээд шинэ жилийн кино үзээд тэгээд ээж минь тэгэхээр халуун шоколад ч юм уу халуун цай ингээд оронд авчирж өгдөг. Өглөөний цайг ингээд оронд уулгадаг байсан. Тэг өнөөдөр яг би бас 3 хүүхэдтэй айл эзэгтэй хэрнээ. Бас яг 31-ний өдөр өглөө жоохон ороодч босдог. Тэгэл мөн адилхан нөгөө хүүхдийнхаа баг байхад хийдэг байсан. Тэр одоо телевизэр үзээд, шинэ жилийн кино үзээд тэгээд өнгөрүүлдэг өглөөнийг бол. Тэгээд удахгүй босоод ороо зочид ирдэг учраас өдрийнхөө хоолыг хийж. Тэгээд бэлдээд тэгээд тэр хооронд яг модоо ч юм эсвэл одоо өөр юм хийн. Хүүхдүүдийн аавтайгаа байна. Тэгээд ер нь миний хувьд бол цас орсон айлын герт шинэ жилийн мод зассан өвлөө өвгөрдөг те миний алраа гэдэг юм эд шидтэй өдөр 31 болол. Тэгвэл яг үнэхэрийн гоё өдөр. Би боддөө штэ хэрвээ шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй бол энэ урт өвлийг давна гэдэг бол бас л их хүнд байх байсан баха. Энэ урт өвлийн голд яг бүтэн сар бүгдээрээ ингээл тогтолдог, хүлээдэг. Тэгээд тэр гайхалтай өдрүүд үргэлжилдэг. Тэр тийм ч учраас өвлийг шинэ жилийн баяр дулаахан болгож өгдөг юм болоо гэж боддог. Тэгээ хоёулаа 2 оны зааг дээр уулзж байна. 15 он хормоор айлчлан ирж байна. 14 онд ер нь ямар бас амжилт бүтээл гаргав. Өнгөрсөн оноо дүгнвэл миний хувьд бол 2014 он маш ажил ихтэй, үр бүтээл ихтэй, хийх зүйл ихтэй, бодох зүйл ихтэй, шийдэх зүйл ихтэй, сансан ботсон зүйл ихтэй. Ерөнхийдөө хэл завгүй өнгөрсөн. Мэдээч хэрэг энэ жил ингээд 2014 оныг бодохоор маш олон шинэ хүмүүстэй танилцжээ би. Тэгээд маш олон найз нөхөдтэй болж зарим нэгэнтэй нь одоо баг үрд найзлах болов уу гэж бодож байна. Тийм бас сайхан найз нөхөдтэй болсон. Тэгэхээр миний хувьд бол сэтгэл хөдлсөн, бахархал төрсөн маш олон үе мөчүүд байсан. Тэрнээс хажуугаар бас гонигтай бас тийм үеуд бас байлгүй яахав. Гэхдээ өнөөдөр ингээд буцаад харахад би ирч хүчээр дүүрэн аз жаргалтай сайхан байна. Тэгэхээр 2014 он мэдээж миний хувьд аягүй сайхан өнгөрсөн. Тийм. За. Та өөрөө бас музик ажлууд хийдэг шүү дээ. Ер нь таны багын хүмүүжлд хэн их нөлөөлсөн бэ? Бага насныхаа тухайд яриач. Миний бага нас би сая өмнө хэлсэн бас 80-аад оны тэр үеийн тэр системийн шинжилгээ, системийн одоо өөрчлөлтийн үед одоо миний бага нас өнгөрсөн. Тэгэхээр магадгүй энэ сууж байгаа залуучуудад бол шинэлэг байх. Бидний үед бол одоо нөгөө банк ажиглаад, нөгөө матрешка ажиглаад тий 60 мөнгө, 80 мөнгөний маргуужин. Тэгээд яг миний хувьд Орос багш нар тэгээ цаашаа явах юм бол нөгөө ажил хаяал, ус дүрийн докторгүй байдал гэл ийм тийм тий. Тийм үе ингээд байсан. Бас тэр үед ээж аав нар явчихдаг, хүүхдүүдийг лагер дээр үлдээчихдэг. Санаа зовх зүйлгүй. Санаа зовх зүйлгүй. Тэгээ бид чинь гадаа, шүн, тэнгэр хараад, аимшиг юм яриад. Тэгэл бас сарцсангуй бас одоо юу гэдгийг бас өөр үе байлаа л да. Тийм тэр үед л миний хүүхд нас өнгөрсөн. Та Унгарт бас нилээдгүй олон жил амьдарсан, суралцсан тий. Тухайн улс орнд ер нь амьдран, сурна, ажиллана гэдэг тухайн улс орныхоо соёл, ёс заншлыг түүнээс гадна одоо хүмүүсийн харилцаач гэдэг ч юм уу их олон зүйлийг мэдэж авдаг юм шиг байна. Зүгээр таны хувьд өөртөд нь одоо үлдсэн зүйл юу байдаг вэ? Би Унгар улсад төрсөн. Тэгээд багасаа тэнд цэцэрлэгт явж байгаа. Сүүлдээ 10 жилдээ Монголд ирж Монгол сургуульд Монголд 10 жилээ төгсөөд
Тэгээд их сургуулаа би бол одоо Унгар ус төгсөөд тэндээ сургуулаа төгсөөд ажиллаж байсан. Тэгэхээр яг миний амьдралын бас нэг 20 жил тийм 20 жил одоо Унгар устай холбогдсон. Тэр улс орны хувьд бол яг би бол тэнд олон жил амьдарсан болохоор хоолнд нь мэдээж хэрэг маш их дуртай. Тэр хотын архитектэд нь айгүй дуртай. Тийм. Тэгээд цаашлах юм бол хөдөлмөрч хүмүүс маш их хөдөлмөрч энгийн тийм чанартай хүмүүс байдаг. Тийм. Европ бол ерөнхийдөө бас заримдын газрууд бол хүйтэн бас гэж ярьдэн шүү дээ. Тэр орны хүмүүс бас одоо бас хүйтэн илгэсэг биш гэдэг. Илгэсэг биш гэдэг тий. Унгарууд бол дэсондоо тэр талаасаа тий. Тэр айгүй найзрахаг их дотн нэг сайхан хүмүүс тий. Тэгээд надад их юм заасан. Ер нь бол би их юм суралцсан. Хүмүүс ярьдаг штэ. Эмэгтэй хүн ажиллаа болоод ханаа зөв сонгоход аз жаргалынхаа ихэнх хувийг олсон гэсэн үг гэд та энэ нөхдөд санал нийлэх үү? Тэгэхээр ер нь айгу сонин шүү дээ. Энд бас залуучууд сууж байгаа юм чинь тий. Бас хэлэхэд ингээд яг би ч өөрөө сонгод юм уу? Хань нөхрөөгөө эсвэл цаанаас нь ч явуулдаг ч юм уу? Эсвэл сонгуулдаг ч юм уу? Бас миний хувьд бол айгу тийм би нөхөртөөгөө бараг санаанд үг шахам зөвхөн нэг цаг л уулзаж тааралдаж тэгээд бид тэр нэг одоо нэг хэдхэн минутын л асуудал бид хоёрын одоо амьдралтын сондоо болж хоёул иргэсэн. Тэгэхээр бид хоёрын хувьд бол тийм цаанаасаа бараг зогцсон юм шиг байлаа шүү дээ. Хувь тавилан бараг цаанаас. Тийм тэгэхээр зогцсон юм шиг. Мэдээж хэрэг сайн нөхөртөө суух одоо сайн хантай байх гэдэг бол бүгд л мэдж байгаа одоо хүн сайн хантай суусан хүмүүс бүгдээрээ л мэдж байгаа байх. Үнэхээр одоо бурхны одоо юу гэдгийг төгс юу гэж хэлэх вэ? Төгс бүтээл гэх юм уу? Тийм л одоо тийм агуу юм байдаг шүү дээ. Тэгээ хажууд байгаа хүн чинь ойлгоно, хажууд байгаа хүн чинь чамд ирч хүч бэлэглэн, хажууд байгаа хүн чинь чамд зориг өгнө гэдэг бол үнэхээр одоо төгс бурхны одоо тийм бэлэг гэх юм уу, бүтээл гэх юм уу одоо тийм л зүйл. Хаяа ингэдэг байхгүй ингээл гэртээ орж ирээл бас жоохон ядарсан, ажил ихтэй байсан. Ядарсан сууж ятал маа нөхөр ингээл ороод ирнэ. Тэгэхээр ингээл гинт та айгүй хүч ороод тэгэл нөгөө нэг бараг нэг Архимедийн хэлдэг шигтэй ингээл тулах цэгийг нөхч би дэлхийг эргүүлээд гэдэг. Өргөөд хийгээд өглөө те. Бараг тэрэн шиг л ингээл зайлуу би өстө дэлхийг эргүүлээд хийгээд. Тийм ирч хүч өгдөг штэ. Хүн тэгэл хүндээ тийм ирч өгч яах нь бол үнэхээр гайхамшигтай те. Зээлрээ яах вэ? Үнэхээр гэр бүлийн харилцааг те аз жаргалтай урт удаан авч явахын тулд юу хамгийн чухал гэж боддог вэ? Нэг зүйлийг бол ойлгох хэрэгтэй. Тэр бол миний болоор суур гэж би боддгийн. Би ч хүн, тэр ч хүн. Тэгэхээр бид хоёр нэгнээс нэг ялгаагүй. Эцэс өнөөдөр хувцастаа үсээ янзалцсан гой хувцалсан байгаа ч гэсэн яг цаанаа бид нар яг л нэг бие махбодтой адилхан хүмүүс. Тэгэхээр миний хамт амьдарч байгаа хүн ч гэсэн хүн яг миний хүсэж байгаа. Яг миний бодож байгааг бас арай өөрөөр ч юм уу тэгтээ бодож байгаа. Миний илэрхийлж байгаа зүйлийг арай өөрөөр ч юм уу тэгтээ өөрийгөө илэрхийлж байгаа. Эцэст бид нар бүгдээрээ нэг л зүйлийг хүсэн. Тэр бол нэгнээсээ хайр халамжийг л хүсдэг. Тийм ээ. Тийм. Тэгэхээр нэгнээсээ нэгтэй хань болоод сонгоцсон хүнээсээ хайр халамжаа бол дутаах ёсгүй бид нар болвол одоо нэг нэгээ хайрлж улам бүр нэг нэгээл цэцэглүүлж сайхан гэрэлтүүлж авч явах айгуу чухал тийм. Тэгэх юм бол урт удаан хугацаа бол байх. Одоо миний болоор бол нөхцөл нь бол бүртгүүц гэж би бодож байна. Тэгэлгүй яах вэ? Бас хүмүүс ярьдаг шүү дээ. Альва эрэгтэй хүний ажил үйлс нь ингээ өөдрөг бүтэмжтэй байвал ард нь яах аргагүй одоо их халамжтай, чадaltaй, ухаалаг эмэгтэй байдаг. Эмэгтэй хүний ажил үйлснээс өөдрөг, эмэгтэй хүн царай зүсэн их сайхан гэрэлтэж явбал сайн хантай, сайн халамжтай нөхөртөөгийн шинжээ гэдэг. Та энэтэй санал нийлэх үү? Санал нийлнэ. Би бас өмнө хэллээ те. Ер нь бол бид нар ингэж бид нар ярьдаг шүү дээ. Сайн нөхрийн цаана сайн эмэгтэй байна гэж нэг ярьдаг те. Яг энэ бол яг буцаад бас адилхан. Сайн явж байгаа эмэгтэйний цаана маш сайн нөхрүүд бас байж байгаа. Та нөхөртөө хамгийн сул тайртай гэж хэзээ хэлсэн бэ? Хөх яана. Утсан юм байна шиг баа. Ер нь бол ийм юм байна. Би нэг тэгж нэг хайртай гэж нэг байнгын хэлээд байдаггүй. Зүгээр харин хийж байгаа зүйлээр бид харин хайртай гэдгийг бол нэгэндээ байнга үзүүлдэг. Одоо жишээ нь өглөө бослоо гэхэд ингээл заавал нэгээ зүгээр тэврээл те юм хумаа яриад юу гэдгийг тэгэл нэгэндээ туслаад нэг нь ингээл цайгаа уух гал нэг юм авч чадахгүй нөгөөт нь гүйж очиж авч өгөөл те. Яадаг чинь зүгээр тийм жижиг сажиг зүйлээр бид нар би одоо жижиг зүйлээр би бол одоо хайртай гэдгээ бол илэрхийлдэг. Аснаас нэг хайртай гэж хэлээд идэх юм байна.
бодсон чинь. Гэхдээ мама картаа мэдчихэл байгаа байх л та. Мэдээж хэрэг хэлэхгүй ч гэсэн тий. Үйлдэлээр минь мэддэг л баг. Тийм. Өдөр алга үйлдэлээр хэлэхээ гэж. Хэрвээ одоо эдийн засгийн тал дээр санаа зовлтгүй тий нөхөр нь бүх асуудлыг шийддэг бол эмэгтэй хүн заавалжгүй ажил хийгээд ах хэрэг байна уугүй юу ч гэдэг ч юм уу те гэртээ суугаад хүүхдүүдэд харин маш сайн хүмүүжүүлэх ёстой гэдэг байр суурьтай хүмүүс бас байдаг. Би зүгээр бодж байлаа л да тантай ярилцлага хийх гэж байж хат магадгүй эдийн засгийн тал дээр санаа зовох зүйлгүйгээр гэртээ суугаад нөхрөө халамжлаад магадгүй салаанд орооч гэдэг ч юм уу те тэгээд амьдралаа ч гэдэг ч юм уу цаг хугацаагаа зарцуулах боломж таны өмнө бол асуудалгүй нээлттэй байсан баг. Та гэтэл яагаад бизнес хийгээд ингэж их ажиллаж байгаа юм бэ? Ер нь яагаад бизнес хийх болсон юм? Миний хувьд бол зөвөр ингээ хараад ахад ер нь хоёр төрлийн хүн байна. За. Тэ? Нэг төрлийн хүн бол яагаад ч юм нэг юм хийх дурггүй, хийхгүй байх бас шалтгаан болдог, шалтгаан болдог. Нэг юм хий гэж ботсон ч яагаад ч юм нэг юм нэвэлж өгж ингэж хийгддэг. Гараас нь гарддаг. Нэг тийм төрлийн хүн байна. Бас нөгөө нэг төрлийн хүн байна. Ямар ч ажил байсан. Зүгээр одоо тэ нэг хан дээр нэг зураг хадхаас ч эхлүүлээл ямар ч ажил байсан. Шууд л ороод хийдэг тий. Тэгэл өөрөө тэрэндээ төрддгүү. Тэрийг нэг хэцүүч гэж боддгүү. Тэгэл юу л юу хийгээл тэгэл хөдөлмөрлөж левел өөр нь санаа намарч яадаг тий. Хөдөлмөрлөх ёстой ч гэдээ ойлгоцсон хөдөлмөрлөж яадаг. Тэр яхад нэг юм хоёр төрлийн хүн байна гэж би хараал байна л да. Тэгээ ерөнхийдөө бол энэ зүр хизэнээс алин ч муу сайн гэж бас хэлэхэд хэцүү. Зүгээр ер нь бол энэ бол зүгээр багд хүнд суусан тэмшин чанар юм шиг байгаа тий. Би бол тэгж боддоо шүү дээ тий. Тэгэл нэг ээж ааваасаа юм уу. Одоо миний хувьд би бол ээж аваасаа сурсан гэж боддتي. Миний ээж аваар хоёулаа төрийн байгууллагад ажилладаг, хоёулаа айгүйх ажил хийдэг. Тэгэл тэр үед чинь бас төрийн байгууллагын шиг ажил хийлээ шүү. Тэгээ хагас өдөр дандаа нэг ажилд явна тий. Нийгмийн төрлийн одоо тиймэрхүү ажлын хүнд явдаг. Тэгэл манай ээж аваар байнгын завгүй тийм хүнс байсан. Би ийм л амьдрал ингэх ёстой гэж ойлгодог. Ийм л байх ёстой гэж боддог. Тэгэл өнөөдөр надад өөр ойлголт бол байхгүй. Гэртээ сууна гэх тийм ойлголт надад одоо ерөөсөй байхгүй. Хүн ямар ч нөхөртэй байж болно. Тэр бол хүний гэртээ суухгүйгийн одоо шийдэх асуудал биш гэж бодож байна. Бизнес хийн гэдэг бол бас их уур ухаан шаардсан ажиллаа. Ашиг гэдэг бол дараагийн асуудал байт юм аа. Хүний төлөө хийсэн бизнес амжилт авчирдгаа гэдгийг маш олон бизнесмэнүүд цохон тэмдэглэсэн байсан. Та энэтэй санал нийлв. Яг бизнес ч өөрөө бас нэг төрлийн нийгмийн ажил л да. За тэгээ ямар утгаар гэх юм бол одоо мэдээч хэрэг хүн болгоны ойлгох болвол зүйл юу гэхээр одоо ажлын байр бий болгож байна тий. Тэгээд харилцаа ганц одоо ажлын байраас гадна харилцагч нар байна өөртөө ч харилцдаг. Тэр харилцагч нарт бас давхар одоо бизнес болгож байна, бас орлого оруулж байна гэдэг утгаараа тэр хүмүүсийн цаана гэр бүл нь хичнээн ч хүн байгаа. Нэг хүн хичнээн ч хүнийг одоо тижээж авдгийн тий. Тэгэхээр тэгж бодлох дээр яг нийгмийн тий бизнес бол мэдээж хэрэг нийгмийн. Зорилго нь бол хуучин бодвол одоо ганц ашиг гэдэг байсан. За ашиг бол мэдээж хэрэг тэр бизнесийг оршин тогтноход бол шаардлагатай тий. Тэр олон хүний чинь цалингийн нөхөөс гадна тэр чинь бас урт удаан хугацаанд хөгжүүлэхийн тулд тэр ашиг гэдэг зүйл хэрэгтэй тий. Дахин хөрөнгө оруулахын тулд тэр ашигуудыг чинь нэмж яагаад, нийлүүлж яагаад дараа чинь хөрөнгө оруулалтаа боддог тий. Тэгэхээр тэр талаасаа бодвол мэдээж хэрэг одоо ашиг нь хэрэгтэй. Гэхдээ би бол юу гэж боддог вэ гэхээр манай Монголд компаниуд бид нар ямар нэгэн бизнес хийхдээ надад ганц ямар ашигтай байна гэд бизнесмэнүүд хийхдээ биш. Бас яг миний хийж байгаа үйл ажиллагаа бас нийгэмд ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг давхар харж явах хэрэгтэй. Та бол Монголд үйлдвэрлэгч компаниудыг одоо нэгийг толгойлж байгаа хүн. Би бодож байгаа юм л да эрхчил ер нь Монголдо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хүн болгон илүү их худалдаж аваасаа гэж уриалмаар байгаа 2 оны цаг дээр. Яагаад тэр эдийн засаг хямраад байна гэж яриад байдаг те. Хямраад байна гэж бус тусуудаас бэлээ юм авч идэж угаад л байдаг те. Ядахна Монголд үйлдвэрлэж байгаа юм бид нар авч хэрэглэх ёстой. Тэгжээж манай Монгол манаас хөгжин шүү дээ. Үнэхээр хүн болгон Монголд сайн хийж чадж байгаа юм болгоноо ядаад хамгийн ихний ээлжинд авмаар санагддаг. Та хэр их одоо Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн сонгодог вэ? Ер нь бол ногооны хувьд, махны хувьд, сүүн цагаан эдийн хувьд тий хувьсны хувьд болвол Монгол бараагаа одоо хэрэглэхийг боддог. Тийм ялангуяа сүүлийн үед нөгөө одоо гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд бас нөгөө ариун цэврийн тэгээд нөгөө хүнсний аюулгүй байдлын тийм шаардлага ерөөсө хангахгүй байгаа бүтээгдэхүүнүүд байгаа учраас сонголт хийхэд айгүй тийм хүнд болчихсон юм уу? Би ч ээж хүн тэгэл хүүхдүүдээ болвол эрүүл зүйл авч өгөхийг боддог. Нутгаас ирсэн, ойрхоноос ирсэн, энүүхэн эндээс ирсэн тий бүтээгдэхүүн чинь яхаарахгүй шин юм шиг санагддаг. Түүнээс гадна зүгээр яг өөрийн нөгөө дотоод үйлдвэрлэгчийн хувьд миний нэг анзаарсан зүйл вэ гэхээр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үед манайх айгүй өндөр тийм хяналт бас
харьцангуй өндөр хяналт харьцангуй бага тавьд юм байлаа. Яг үл нэг гадаадд байгаа стандартыг одоо ингээд хүлээж аваад ч байдаг юм уу тий. Тэр тэндээ үйлдвэрлэгдэх нь бол мэдээж стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байд юм байгаа биз. Тэрийг яаж очиж ирж байгаа, яаж нааш орж ирж байгааг бол хэн ч ханддаг байхгүй юу? Монголд орж ирэнгүүт тэрийг гадны стандарт гэж бодоод одоо тодорхой хэмжээгээр нэг их шалгалтанд оруулдаг. Тэрнтэй яг тэрний нөгөө тал нь юу гэхээр Монгол үйлдвэрлэгчид бол Монгол стандартын дагуу үйлдвэрлэх ёстой. Монгол стандарт Монголын одоо тэр одоо юу хангах ёстой тэр зааварчилгааны одоо хангах ёстой шаардлагууд нь бол маш өндөр. Бараг л олон улсын хэмжээнд очсон. Тийм. Тэгэхээр үйлдвэрийн дотоод зохион байгуулалт, үйлдвэрийн ариун цэвэр дотор нь ажиллаулж байгаа хүн ер нь айгүй өндөр шүү дээ, айгүй мундаг. Манай бол би тэгж боддог шүү. Магадгүй энэ өндөр шаардлага байгаа нь ер нь тэгээ эхэлж одоо бизнес хийж байгаа хүмүүст их хүндрэлтэй юм биш үү? Та юу гэж боддог вэ? Хүндрэлтэй? Гэхдээ хүнс үйлдвэрлэж байгаа хүн болвол зөв хүнсний хувьд ярэ те хүнс үйлдвэрлэж байгаа хүний хувьд бол энэ чинь хүний эрүүл мэндэд одоо хэрэгтэй зүйл, хүний эрүүл мэндэд одоо ямар ч муу нөлөөгүй зүйл үйлдвэрлэх ёстой юм бол яхаарахгүй тэрийг дагах ёстой гэж би бодож байна. Бусад одоо жишээлбэл салбаруудыг би бол одоо сайн мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр яг логикоор нь бодоод үзэхэд бол бид сайн чанараар л хийх ёстой. Өнөөдөр бусад улс ямар хэмжээнд технологи хөгжүүлж байна, ямар хэмжээнд хөгжил нь байж байна. Тэр хэмжээнд бид нар хүрэх ёстой. Маш богино хугацаанд хүрэх ёстой. Чадахгүй гэх зүйл байхгүй. Бусад олон орнууд чадж байгаа зүйлийг бид нар бас чадах ёстой. Тэгэхээр бид нар ер нь бол зорилгоо хол тавих ёстой. Манай Монгол бүтээгдэхүүн яадаг юм би л одоо боломжгүй юм чинь надад л ийм мөнгө олдож байгаа юм чинь тэгвэл би ингээл хийчих гэдэг юм уу. Тэгж болохгүй. Үнэхээр бас боломжтой гэдгийн илэрлэл нь бол бас танай бүтээгдэхүүн болов уу гэж би бодож байна. Өнгөрсөн жилийн туршид бас яг Орго брендийн дахиад махан бүтээгдэхүүнүүдийг нэлээд авч хэрэгэлсэн. Би тэгж боддtiin л да. Үнэхээр ам багдам хэлж чадхаар органик эрүүл бүтээгдэхүүн байсан. Та одоо жишээ нь одоо бүтээгдэхүүнийхээ ирээдүг хэрхэн харж байна? Яагаад энэ төрлийн бизнесийг бас хийсэн юм? Ирээдүг би бол маш сайхан л гэж би бодож байгаа. Өөрөө дотроо. Яагаад гэхээр бид бүгд л эрүүл амьдралын төлөө явна. Өнөөдөр бид бүгд ер нь ажил ихтэй манай улс дөнгөж одоо хөгжлийнхөө яг одоо сонголтын яг тэр өмнө ирсэн байна те хаашаа явах уу гэдэг тэр одоо тэгэхээр миний хувьд бол Монгол хүн эрүүл хоол эрүүл хоолтыг бол үнэлэх цаг маш ойрхон ирсэн. Тийм болохоор яг би бол ирээдүйтэй л гэж дотроо бодож байгаа. Түүнээс гадна бид нар маш олон бас санаа байгаа дотроо. Энэ бүтээгдэхүүнээ цааш нь хөгжүүлж, энэ бүтээгдэхүүнээс цааш нь янз бүрийн бүтээгдэхүүн гаргах гэх мэтчлэн маш олон зорилготой ажиллаж байгаа. Талархал гэж нэг гайхамшигтай хүчтэй зүйл байдаг. Та хөдий чинээ те амьдралдаа талархах нь эргэн тойрондоо байгаа зүйлтэй талархах нь төдий чинээ их сайхан зүйлийг өөртөө татдаг гэдэг. Та юу гэж бодож байна? Би бол яагаад чи мэдгүй гэхдээ үнэн гэж бодож байна. Юмд талархаж сурна гэдэг бол бусдыгаа үнэлж сурах те бусдыгаа хүндэтгэж сурах, бус түнэсийг хайрлаж сурах тэр одоо энэ үйлдэлүүд төрүүлдэг байх гэж бодож байна те. Энэ үйлдэл төрүүлж ээж хүн талархаж сурдаг. Хүн хүнийгээ үнэлж гин, хүн хүнийгээ хайрлж гин. Тэгээд талархаж байгаа юм чинь энэ бол яхаарахгүй сайн л зүйл байх хэрэгтэй. Сайн л юм хийн те. Сайн л юм бүтээн гэж бодож байна. Таны амьдралаас одоо хизээч гарахгүй, арилахгүй хүсэл мөрөөдөл гэвэл юу ах вэ? Үргэлж байх. Миний хувьд бол бусдад туслах, урим зориг өгөх те. Тэгэл хүүхдүүдийгээ бас нэг тийм болгох. Миний хүүхдүүдийн хажууд байгаа найз нөхд нь миний хүүхдүүдтэй уулзаад нэг 10 минут болсон ч гэсэн аз жаргалыг мэдэрч зорилгыг мэдэрч, хайрыг мэдэрч, тийм л хүмүүнлэгэл зүйл хийдэг болоосай л гэж бодож байна тийм. Хүмүүнлэгийн ажлууд их хийдэг гэсэн. Гэтэ тэр тухайга ярих нэг их дургуумаа да. Тийм. Харин би тэгж бодлоо. Таны ширээний нам гэвэл? Ширээний нам яг би аяг олон төрлийн нам сонирхдаг. Яг тийм ширээн дээрээ тавиад байнгын уншаад байдаг нам байхгүй. Шинэ нам бүхнийг ер нь олж авч унших боддог. Цаг үе гэдэг талаас нь тэр нөгөө талаас нь бол өөрөө ерөөсөй байж чаддаггүй. Яг ингээд уншиж яг найзтайгаа ярилцсан юм шиг санагддаг. Тэгэхээр номтой бол их одоо дотн хөрөлдөг. Тархины фитнес гэдэг байгаа шүү дээ ном тий. Тий, яг энэ баг шүү тий. Монголчууд сүүлийн үед би нэг их ингэж ярих болж л дээ. Зарим нь болохоор ингээл те одоо Чингис хааны удам бид нар бол ингээл хэвээр хинтэй зүрлэшгүй гэл их мундаг гайхамшигтай хүмүүс гэж ярьдаг. Гэтэл зарим нь одоо Монгол хүндэстэй ийм муу чанар байна, ийм муухай байна, ингэж натаарах гэж нэгээ ингээл гэл хүний адаг юм шиг ч ярих юм. Ер нь Монгол хүн гэж хэний юм бэ таныхаа? Ингээ ерөнхийдөө бид нар харахад те одоо манай олимпийн аваргууд байна.
бид нар түүхээж харахад орчин тойронд байгаа одоо хүмүүсээ харахад ер нь бол Монгол хүн бусад орны хүмүүсээс мэдээж хэрэг өөрийн гэсэн онцлогтой өөр. Би юу гэж итгэдэг вэ гэхээр Монгол хүн ухаантай, Монгол хүн хүмүүнлэг, Монгол хүн ирээдүйтэй гэж би боддог шүү дээ. Тэглэхгүй яах вэ? 2015 онд ямар зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байна уу? Бас гоё хүсэл мөрөөдлөө шивнэхээр бас бэлдэг гэж ярьдаг шүү дээ шинэ жилийн үед. Тийм. 2015 онд хийгсэн маш олон зүйл байгаа, маш олон санаа байгаа. Ажлын хувьд бол тийм байна. Гэр бүлийн хувьд ч гэсэн бас хийгсэн зүйлс маш их байгаа. Би бол айгүй өөдрөгөр харж байна. 2015 он хүн болгоны хувьд, тийм ялангуяа монголчууд бидний хувьд их гоё одоо онцлог сайхан жил болно ах гэж би бодож байна. Бид бүгдээрээ дотроо тэгж бодоод яваад бүтэн болно гэд явбал бүтэж болно, бүх юм болно. Тэгээд энд сууж байгаа залуучууд ч гэсэн ер нь бол бүх зүйлийг болно, чадна гэж бодох хэрэгтэй. 2015 онд ч гэсэн дотроо чадахгүй болов уу гэж бодож байгаа зүйл байгаа бол чадна гэж бодох хэрэгтэй. Болно л гэж бодох хэрэгтэй. Тэглэе яах вэ? Өнөөдөр 12 сарын 31-ний өдөр энэ өдөр бол ид шид биелдэг гайхалтай өдөр. Тэгээ харамсалтай нь өвлийн үгэн маань хүүхдүүдэд бэлэг тарааж байгаа учраас завгүйгээд өөртд нь бэлгээ элч төлөөлөгчөөр явуулсан байгаа. Ингээд бүгдээрээ хамтдаа багтаацгаая. Вау! За баярлаа. Ямар гоё юм. Баярлалаа. За баярлалаа минь. Энэ залуучуудыг бас бэлгэлж байгаа. Ямар гоё юм, баярлалаа. Энэ болохоор говь компани наад уран дээр хэвлэлсэн хэвлэлт байгаа. Энэ бол Японы технологи 2010 оноос хойш энэ гайхалтай технологи гарч ингээд хүссэн бүх зургийг хэвлэдэг. Хүмүүс төдийл мэддгүй юм бэлээ. Энэ үнэхээр чанартай болоо үнэтэй байлээ. Баярлаа. Баярлаа. Танай гэр бүлийн хүндтэй хооморт олон 10 жил байх байхаа гэж бодож байна. Тэглгүй яах вэ? Маш их баярлаа. За. Баярлаа. Тэгээд залуучуудыгаа бол өгөөгүй. Залуучууд маань одоо өнөөдөр бас бодибилдингийн гайхалтай үзүүлбэр үзүүлнэ. Дараа нь бас манай үзэгчдтэй хамт нэгэн тоглоомыг тоглох хэрэгтэй байгаа. Ингээд Сарангой фитнес клубын тамирчтай тайзнаа хүлээн авцгаана уу. За тэгэхээр одоо бид бас өнөөдөр нэвтрүүлгийнхаа үзэгчдийн дунд тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэгээ үзэгчдийн дундах тэмцээнд оролцох 5 бүсгүйг тайзнаа урьж байна. За ийшээ зогсоорой. За баярлалаа. Ингээд бид тэмцээнээ эхлэхийн өмнө үзэгчдэд зар сурталчилгаа хүргэх гэж байна. Ингээ хэсэг хугацааны дараа эргүүлсэн. Зар сурталчилгаа хүргэхийн өмнө мэдээлэл хүргэхэд манай нэвтрүүлгийг Turkish Airlines компани дэмжиж ажилладаг. Та бүхэн Turkish Airlines компаниар дэлхийн аль ч хот руу, аль ч улс руу ая тухтай аялах боломжтой шүү. Ингээ сурталчилгааны дараа бидний тэмцээн үргэлжлэх болно. Эргээ олцгоё. Нэндэгийн ток шоу үргэлжилж байна. Бид сурталчилгааны өмнө хэлсэн нэвтрүүлэгтгээрээ бид хөгжөөн тоглоомоор үргэлжлэнэ гэж хэлсэн байгаа. Тэгээд нэвтрүүлэгт маань оролцохоор зориг гарган тайзнаа гарч ирсэн октоодтаас юуны өмнө бүгдээрээ амжилт хүсээд алга тарцгаая. За тоглоомын дүрэн бол маш энгийн байгаа. Юу вэ гэхээр октоодынхаа нүдийг бид бооцсон байгаа. 5 охин 4 одоо залуу сууж байна. Тэгээд хөгжим явна. Хөгжим явахаар одоо бүх залуучууд маань октод маань бүжиглэн хөгжим зогсоход залуучууд
сандлаа аваад нүүдлэхийн. Тэгээд охтууд маань залуучуудаа олж өвөр дээр нь суух юм байгаамаа. За ингээд амжилттай. Ялагчтай бид энэ үнэхээр ухаант мэргэн ухаанаараа одоо үр хүүхдээ маш гайхамшигтай өсгөн хүмүүжүүлж Чингис хааныхаа одоо угсаа залгамжлах ирээдүйн хаад ноёдыг бэлтгэхэд маш олон одоо өөрийнхөө хувь нэмрийг оруулсан гайхамшигтай хатан болох Сорхогтун хатны тухайн арманыг бэлгэлж байна. Зохиогч нь одоо Бямбагийн Саран туяа гэж гайхалтай эмэгтэй байгаа. Дээрээс нь энэ Апо компани бүтээгдэхүүнүүдийн дээжээс Мамо брендийн бүтээгдэхүүний дээжээс за түүнчлэн манай нэвтрүүлгийг дэмжиж ажилладаг Home сэтгүүлийг бас бэлэг олгоо гэж байна. За тэгээд бүх оролцогчдоо Home сэтгүүлийг бэлгэлж байна. Энэ сэтгүүл бол одоо дэлхийн 120 гаруй улс оронд худалдаалагддаг. Тэгээд маш олон гайхалтай мэдээллүүдээр дүүрэн ийм сэтгүүл байгаамаа. Намрын шаргал навсыг хийсэн. За баярлалаа. Тэгээд та бүхэндээ 2015 онд сансан зорьсон бүх үйлстэй гайхалтайгаар биелэж бүтгэхийн үлдээтэй өрөөлийг өргөн төшөөлье. Амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө эрхэм бас зочдын маань нэг ажил компани захирал тоолтойгоо хийж байгаа ярилцлага өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань дэмжин ажилладаг Апо компани сүүн бүтээгдэхүүний дээжээс бэлэг болгоо өгж байгаамаа. Тэгээд хайртай хүмүүстэй хамгийн сайныг сонгож хэрэглүүлж байгаарай. Тэгээд сүүн бүтээгдэхүүний хувьд Апо компанийн сайн нэрийн сүүл яг Монгол үнэний одоо маш өндөр шаардлага хангасан юм сүүг аваад герман технологиор боловсруулдаг юм сайн бүтээгдэхүүн байгаа шүү. Маш баярлалаа. За дээрэс нь Home гэж сэтгүүлийг бэлэг олгоо өгч байна. Тэгэхээр Home сэтгүүл бол мэдэх бах те дэлхийн бас 120 гаруй улс оронд худалдаалагддаг маш сайхан мэдээлэлтэй. Тэгээ одоо жил гарan болж байна бас Монголд худалдаалагдаад энэ сэтгүүлийн шинэхэн дугаарыг бэлгэлж байна. За тэгээд хоёулаа ерөнхийлөгчийнхөө заавраад сүүгээ өргөж амьдран тий сүүгээ өргөж өрөөлөө хэлнэ. Тэр дундаа сайн сүүгээр өрөөлөө хэлэх хүчтэй байгаа. Тэгээд сайхан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээч. Өрөөл хэлээч. За NTV-гийн хамт олонд Нандада
Монгол арт түмэндээ 2015 оныг эрч хүчээр дүүрэн, зорилгоор дүүрэн сансан бүх зүйл нь бүтэх. Үлзийтэй ярилцлыг төвшүүлье. За, баярлалаа. Шинэ оны мэд хүргэе. Агаар хайрхан шингэн байна. Аялгуу дуугаар цалгиж байна. Зүудэн чоромгүй сайхан бүхэн зүүрлээ чамсамгүй аз жаргал бүхнийг хүсэн ерөөй. Ариун нандин хайрын дээдийг алхан бүртээ мэдэрч яваарай. Өвлийн жавартай үд шиг дуу хуур дулаацууж бүжиг наадам хөгжөөн цэнгүүлж байна. Бидний цэнгүүнд энжил хэмээх гайхалтай дуугадуулахаар нэгэн энжил хүрэлцэн ирсэн. Ингээд дуучин хишиг жаргалыг угтаа авцгаая. Баярлалаа. Ингээд энэ үдэш цэнхэрлэгт үз суугаа нийт залуу хосуудаа, хайртай хосуудаа шинэ оны баярын мэнд хүргэе. Тэнгисийн цахлаа үрээр нисэн Лиш сарна цохон дээр гандан Юутай гүнэгтэй үдийн хараа зөвхөн чамайг хай Болцсон цаг ирлээ Чимийн хаан байна вэ Надад хайртыг минь олоход туслаач Бурхан минь хаан миний амраг хайр минь байна вэ Шидэт давалгаа амгалан гөглөө Angel агарт хайр минь шингэн байна би мэдэрнэ Алгүй цэцгээс доолоо ширтэн Сарнаач зүгээрэл дэлбэлээ би байх Хацар дагоо мула ботраа Хайртэнэ цэцгсийн доногцныг би олж харлаа Надад хайртыг минь олоход туслаач Бурхан минь хаан миний амраг хайр минь байна вэ Шидэт давалгаа амгалан гөглөө Angel агарт хайр минь шингэн байна би мэдэрнэ
ингээд зориулан бэлтгэсэн баярын нэвтрүүлэг маань ийхүү өндөрлөж байна. Монголчууд бид уужим ухаантай, холч хараатай, агуу их сэтгэлийн төвчээртэй хөдөлмөрч ард түмэн. Тиймдээс бидний өвөг дээдс хідэн 100-аар гайхагдсан түүхийг бүтээсэн. Харин өнөө цаг үед амьдарч байгаа бид бүхэн ирээдүйн хоочтой үлгэр жишээ болох гайхамшиг түүхийг бичих боломж таны өмнө нээлттэй байна. Танд амжилт хүсье. 2015 онд эргэн уулзъя. Намрын шаргал навсэтгэлт хийсэн нэг л мэдхэд дэлхий ээжийг хүчин Тэмэл нандин алтан шаргал үлрал хүн бүхний дэргэд амжилт орхон Өвлийн цагаан сэтгэл минь бутраа нэг л мэдхэд орчлон сүмэд санагнаа Имэлэрэн ялтан үлраа хүн бүхний дэргэд анзаархан ба